Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast room-ийн хамтрагчаар Zubrovka. Yulon хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. Avandra. XM Broker. За сайн байцгаана манайхан та бүхэндээ өглөө өдрийн орой мэндийг хүргэж байна. Podcast room цаашин дугаараа та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгэхээр бид бүхнийг байнга дэмжиж ажилтдаг. Simple зээлийн аппликейшн Yulon хятад хоолны ресторан Zubrovka бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа. XM Broker Avandra бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Ингээд та бүхний өнөөдрийн подкастын зочдтой танилцуулахад бэлэн болсон байна. Энэ талаас эхэлчихье да тий. За жижигчин тодоо маань үргэлжлэн ирсэн байна. Амун жижигчин манай аюу шигч маань үргэлжлэн ирсэн байна. Амун найруулагч жижигчин гар мах маань үргэлжлэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайхан өвлжж гинөө. Сайхан өвлжөд одоо сайхан хаварчих гэж байна уу? За тийм. За бид нар подкаст эхлэхээс өмнө яг нэг өвлжих хаварчих намарчих тухай яриад би алдах гэж байна. Тэгсэн чинь юу байсан юм бэ? Өвлжих байсан юм байна тий. Тий, намарч юм биш. Өвлжөд одоо бид нар сар шинэ тэмдэглэл хаврын баяр эхлэж байгаа. Хавраар. Ер нь энэ яг Монгол ёсоор энэ чинь юу юм уу тий? Цагаан сарын дараагаас юу гэж авах юм уу? Хавар гэж авах юм уу? Тий. Хаварч чинь үгжсэн байх юм байна тий. Тий. Ер нь бол нөгөө онд минт орлоо гэдэг хаврын баяр шүү дээ. Малчтын баяр. Тий нөгөө шидрүү мөнгөн өвлийг өнтөөд авсны баяр, шин цагийн эхлэлтэй учран золгосны баяр гэл яг цагаан сар бол би яг хавар болдог гэж ойлгодог шүү дээ. Тий. Ер нь нэг тийм vibe бүгдэг те. Тэгэхээр ингэн гэсэн үг юм уу? Зааж гараа өвөл байжсэн аа. Одоо олон улсын дэлхий дээр одоо нэг юм хавар бол яг тэдний өдөр болно гэсэн юм ер нь байд юм уу? Тэгэнгүүт Монголын чинь болохоор хавар чи одоо цагаан сар чинь хаяа 1 сард ч болох, хаяа 3 сард ч болох юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол он тооллоор хавар чи одоо ингэж гинт болдог гэсэн. Миний одоо яа би ер нь бас жоох гайхал байна. Чист наад асуултаа аягүй буруу хүмүүсээс асуулаа. Наач одоо нэг зурхаагаар л явдаг шүү дээ. Тэг ер нь бол тэгээд зурхаагаар л явж байгаа. Нөгөө нэг цаг тооны бичиг гаргадаг хүн дэр очицох уу? Гэхдээ би яг нөө мэдгүй болохоор асууж байгаа. Харин тийм мэдгүй. Яг ингэж тайлбарлах гэхээр буруу тайлбарлах гэдэг юм шиг жоохон ихтгэлгүй байгаа юм л да. Тэрнээс ер нь бол хаврын өөр орж одоо тий мал нь өнтөө сайхан орлоо гэж ер нь бол малчид тэмдэглэдэг баяр шүү дээ. Цагаан сар маань уг нь бол малчдын цагаан сар байсан баяр байсан тий. Тийм одоо тэгэл үндэсний маань баяр гэд нийтээрээ тэмдэглээд байгаа шүү дээ. За тэгвэл сайхан хаварчих гэж байна уу гэж асуул бас буруу юу? Болно шүү дээ. Болно тий. Өнтөө сайхан өвлжөд одоо сайхан хаварчих гэж байна уу? Ингээд манайхан ер нь яг ямар улиралд хамгийн дуртай бай? Улирал альж эхэлснээс ингээд асууж үл яаж байна. Хамгийн дуртай улирал яагаад? Миний хувьд бол зуны улирал дуртай. Зуны улирал бол яг нөгөө бүх юм гоё өнгө бодгон гоё тий. Тэгээд гоё дулаахан дээр нь миний одоо өөрийн төрсөн тэгжил даар. Улирал болохоор ч тэр юм уу тий. Тэгээд нөгөө нэг жилийн дөрвөн улирлаас илүү зуны улиралд илүү их гоё хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөдөг болохоор миний хувьд бол зун бол нэлээд гоё байдаг. Уран бүтээлчийн одоо хувьд бол намар бас их гоё улирал байдаг. Маш олон шинэ уран бүтээлүүд гардаг. Тэгээд ер нь л нэг юм дахиад нэг шин юм эхэлдэг шүү. Яг намар ивэл яг ингээл зунжангаа ингээд ажиллаад зөндөө ингээд одоо үүцээ ураана гэдэг шиг тий. Одоо уран бүтээлч нар бүгдээрээ юмаа ингээл яг намар ингээл бүх хүмүүстэй ингээл дийлэгдэг. Тийм улирал учраас намар бас их гоё байдаг. Яг уран бүтээлч хавьд бол тийм. Дөрвөн улирал яг өөрөөсөө яг өөрийн гэсэн онцлогтой нэг давтагдахгүй учраас тий. Өөрийн гоё сайхан юмтай, хэцүүч юмтай. Тэгэхээр яг онцлон гэхээсээ илүү би бол дөрвөн улиралтай байгаа ийм улсад төрж одоо хүн болсондаа айгу баярлдаг байхгүй юу? Дөрвөлнгийн мэдэрч юм те. Дан халуун орон болвол одоо жишээ нь шинэ жилийг шорт марктай тэмдэглээ явж яхахын төр бол бас жоохон сонирхол харагдаад тийм. Гэтэл манайх ч нь бол маш хахир хатуу цаг агартай улс шүү дээ. Өвөл нь бол маш хүүтэн гисэн ч бид нар бас цастай те тэрэн дээр гулгаж одоо цасыг хэрглэж тэр улирлын сайхныг мэдрэх бас тийм боломж байна. Тэгэхээр өвөлдөө байгаа сайхан юм сайхан болчдөг. Хавар тий хавар бол жишээ нь одоо яг ингээл бүх юм хайлал
ургамлногоо соёолол ирэхлээр чинь сэтгэл яг дагаад нэг соёолдог шүү. Яг ингээл гигэлзэл. Тэгэхэд хаврын одоо хамгийн том онцлог нь шууд хүний сэтгэл рүү нөлөөлөд дээ шүү дээ. 100 болвол айгуу дийлгэр сайхан одоо бүх юм сайхан байдаг. Намар болвол бас сэтгэл их хөдлөгдөг шүү. Сая аюуш ярьсан шиг өнгөө солиол бүр яг урлаг болвол ямар санд бусд нь үлрэл намар бол урлаг гэл өвлж гисэн онцлог. Ер нь дөрөв үлрэлтэй улсуудаа бид нэр азтай шүү. Тийм шүү. Үлрэл болгон өөр ингэсэн гоё өнгөтэй, хайртай, дуртай, тэг дурсамжтай юмтай тий. Тэгээд бас хэцүү юмнууд байдаг тий. Тэрийг яривал яг гүнзгэрч гэдэг. Хавар гэхдээ хавар ер нь бол гэхдээ хүмүүс бас нөгөө нэг юу яадаг санагдаад идэг ш нөгөө айгүй их янз бүрийн тийм шүлэг мүлэг одоо яруу найрагчдын хувьд эдгээр айгүй гонгод хөглж мүлэгддэг тийм үлрэл нь намар байна, зураачдын гэл тий. Ингээ яг яавал бас л сонирхолтой юм байна. За дотоо ямар үлрэл төртэй яг вэ? Миний хувьд болохоор яг одоо гармаах бол үнэхээр яг гоё ингэж бүр бүтэн утгаар нэг гоё тайлбарлаа. Яг миний хувьд бол одоо ингээд бодоод хахад 100 бол одоо яг кино уран бүтээлч бидний хувьд бол одоо кино натурт гарна, кинондоо тоглоно, амралт зугаалгаар найз нөхдөөгөө явна, янз бүрийн гоё хөгжмийн фестивалуудаар явна. Өвөл юм болоо. Яагаад тэгэхээр өвөл ерөнхийдөө л хүн амтан ургамал бүх хүмүүс нэг ичээндээ орчдөг. Тэрийгээ дагаад одоо жишээлбэл ихнэрээ хүүхд бид гур хүртэл ингээ ер нь бол нэг жоохон гэр амтай болчдөг. Илүү их одоо нэг дараагийн хийж бүтээх гэр бүлийн одоо нэг хөгжил дэвшил хөрөнгө мөнгө санхүү тэр бүх зүйлээ гоё тухтай ярьж нүүр тулсан яриагаа хийдэг. Тэгээд нэг гарч орохоосоо илүү ингээ би бол жоохон юм дарах дургу төрлийн. Манай ихнэр бас нэлээд тийм бэрэг. Тэгээд одоо хурдан одоо зузаан бол одоо дулаахан болоосоо гэж ярьдаг. Тэгэл ингээл орж гарах болгондоо ингээ пөнийсэн хувцастай ингээл машин дэргнээс хэлхэлдээл хүнс ногоогоо цогдуулаад ингээл амар хэцүү байдаг. Тэгэхээр ер нь бол яг гоё гэр бүлдээ яг цаг зарцуулаад кинонд яг өвлийн зураг авах байдаг ч гэсэн яг нэг гоё халуун бүлээрээ яг цуглараад яг нэг гоё амтэн шиг ичээндээ яг байж гоё гэр бүлийн юма төлөвлөж ярьдаг юм би өвөл. Арай яг нэг юм бид нар чи одоо ингээл ихнэр хүүхдээ ингээл 10 20 сараар ч гэсэн хамаагүй уран бүтээлч бид нар хаяал явна. Яг нэг гоё гэртээ тухтай байдаг нь өвөл юм болоо. Тэгээд ер нь бол өвөл гоё штэ. Тэгээд яг юм болгон сайнтай муутай өвлийн бол бүтэхгүй юмнууд зөндөө байна. Тэгээд яг энэ өвөл бас эд айхтар хүүтнэр бас тэр нэг жоохон нэг одоо утаа өнөр вирус тэр нэг амар өвчин өнөрийн үеэр бас хүүхдэд дагуулад бас нэг Вьетнам руу явдаг ч юм уу, Таиланд руу явдаг ч юм уу. Энэ жилээс яг гоё тийм аялал гэдэг зүйлийг бас гэр бүлийн планда яг гоё оруулаад эхэлсэн. Тэгээд үнэхээр гоё юм лээ. Тэгвэл яг халуун оронд за нэг 5-аас дээш хоног болоод ирэхээр өөдгөртэй юм билээ. Яг чөл тэгэл цангласаа сандын байна. Эртээ суурамжлаа сандын байна лээ. Өөдгөртэй юм билээ. Яг далай дээр ингээл шорттой 1000 шампансыг буудууллаа ч гэсэн тэр шинэ жил биш байдаг юм байна. Тэгэхээр ерөөсөө Монголын уур амьсгал бол хамгийн гоё гармах хийлдэг. Оноо яг халуун оронд гаргасан юм байна тий. Халуун оронд гаргаж чадаагүй. Халуун оноос өмнө бол гарсан. 11 сард явчихад ирсэн. Зүг. Би болохоор за би бол нэг үйлрэлт дургу. Бусад үйлрэлтэнд дуртай. 3 үйлрэлт дуртай. Би намарч жоохон дургуй. Гэхдээ сонин айгүй хэцүү үед юм а. Тэр vibe нэг юм угаасаа хайрж яваа те. Нэгдүгээр хоёрдугаар тэгээд нэг юм хитргийн ороо босгаа. Нэг бол алчих гал, нэг бол шарж алчих гал тий. Хоёрдугаарт нөгөө нэг ингээ сайхан зунжингаа амарж байгаа л за ажилдаа цугларцгаа энийгээ чих хэрэгтэй тэрийгээ чих хэрэгтэй гэл ингээд төмөн зовлон толгоонд ихлээс л хураагдчих эхлээл тэр мэдрэмжинд нь жоохон дургүй юм шиг. Тэрнээс удирдлын бурууч гэж байх вэ чаас тий. Тийм л юм шиг байна. Тэгээ би жоохон намарт нэг жоохон нэг тийм дургүй гэх юм уу да. Бусад удирдалд нь бол дуртай. Нөгөө өвөлд дуртай гэсэн чи даарах дургүй өрнөөсөө өвөл дуртай гэдгсэн. Би нэрээ юу 100 дуртайгийн шалтгаан нь яг тийм юм биш үү? Daardаггүй гоё тий. Би бас дарах дурггүй. Айгу хурдан даардаг болохоор тэгэхээр ер нь бол 100-ны хамгийн гол юм нь бол daardаггүй гоё юм биш үү? За манайхаа одоо цааш нэр бүл нэмцгээс хүмүүс их байх шиг байна. Тэ? Тэгээ сая бас яг подкаст эхлэхийн өмнө бид нэр юм яриад байжсэн чинь бүл нэмжээ юу ч гэсэн ихлэ баяр хүргэе. Хадаа баяр хүргэе. За баяр хүргэе. Бид бас бүл нэмээд жоохон удацсан шүү. Хоёр хүүхдтэй болчихж байгаа. Үгүй. Нэг. Нэг юм уу? Би сая дахиад нэг гарч юм баг шудлаа. Би тэгтээ бас тэгж удацсан шүү дээ. Хүмүүс ярин тэгээд лээ. Нэг киноны нээлтэн дээр манай хүн жоохон хэлэхэр юм өмсчихжээ. Тэгээд гидсээ нэг жоохон ингээд зогсчих. Тэгсэн чинь хүмүүс чинь өө баяр хүргэе юм аа.
Өө би тэгвэл тэрийг харсан юм бах та. Ямар лсэн би ганц үгтэйгээл байгаа. За тэгсэн ч гэсэндээ. Тийм. Уулзаагүй байж байгаад хэлчихье гэж. Тэгсэн ч гэсэндээ баяр үргээ. За гарын бахаа саяхан өвөө болсон зурагтай байсан тий. За жинхэнэ баяр үргээ. Өөрхөн залах уу? Аж одоо хэдэн настай өвөө болоод байгаа юм бэ? Залуухан. Насаа хэлдэггүй. 90-ийн тал гэж. Тий, 40 гараа л өвөө болчлоо. Аха. Тэр нөгөө нэг 38-тай аав гэдэг нэг дуу байдсан шүү дээ. Тэр чи залуу хүний дуу байсан юм бил шүү дээ. Тийш. Нялх хүний дуу байсан юм бил шүү дээ. Би тэр чи жоохон бахта ямар амар хөгшиг хүний дуу вэ гэж боддог байсан шүү дээ. Одоо тэр нас ойролцоох чи тэгж боддог байсан уу? Тийм. Тэгсэн чи одоо ямар сан. Нэр яг одоо нөгөө 38-тай аав гэж бид нар сонсдог байсан шүү дээ. Тэнгүүд 38-тай бас нэр үнэхээр хожуу аа болж ийл бодонгоотой өөрөө яг би сая сонсч хожуу аа болсон нэлээ бас 30 гарчаад 33-тай аа болсон. Тийм тэгээд стол яг л одоо энд бол одоо бүр өвөө болж байна. Тэгээд одоо гармаах чи өөрөө 2 хүүхэдтэй, 1 охинтой. Тэгээд сая өрхөн ач охинтой болсон. Би өөрөө гэхдээ хүн ингэдэг юм байна нэг нөгөө хүсгээр хийснэ гэдэг шиг би өөрөө охин хүүхэд амар хайртай. Яагаад ч нэг тийм эрх таньх тоглож байгаа нүртэл тэрүүгэн тэндээ ингээл ихс нарын хүүхдүүдийг харахаар хүүхэд илүү тэгэл би амар хүүхдтэй болохыг л мөрөөдөл тэгэл ихнэр маань одоо 2 зураас надад анх харуулсан цагаас охин байгаасаа гэж боддог байсан. Тэгэл хүүшийг үзүүлсэн чи хүү яа чи дургүй байгаа мó гэдгсэн чинь яг хүү гараад ирэнгүүт яста жинхэнэ надтай хань байдаг юм. Хүүхэд өөрөө ир хүн болооч тэр надтай адилхан тийм гоё үржлийн эрхтэнтэй хүүхэд гараад ирэнгүүт ёо. Араа муу ирч. Хүүхэн. Одоо тэгээд яг ингээл одоо яг 2 гарантай. Тэгээд яг нөгөө нэг одоо яг ингээл яг бидний бас нэг гоё юм гэх юм уу эсвэл муу юм гэх юм одоо яг урлагийн бидний одоо энэ нэг ген яг шууд өвлөгдчихлээ хаа. Одоо ерөөсөө зургатаар үзэж байгаа YouTube тэр сонсож байгаа тэр 2 настай хүүхэд өжиж тэр нь одоо YouTube-ийн Pororogийнхаа дууны темпээр яг толгойн ингэж ийн яг үжгийн дуурайж ийн нүүр амны тэр мимик гэж бүрнэ гачин амир тэгэл ерөөсөө өдөр болгон тэр өсч боожж байгаа тэр хүүхдийн эдис хурууны өндөг сонин эдис деталь нь яг намайг өгч одоо ингээл яг ингээл давхраа мохроо одоо ингээл над жуман давхраа байгаа шүү дээ ингээл манай өгч яг ингээл давхраатай яг хүн өөрийг ингээл өвчөөл яг л нэг юм жижиг тод гэрэл ингээл өсөөд ангууд хүүхдийн гоё сайхныг одоо амтлаа л явж байна. Үнэхээр гоё дээ. Хожуу аа болохын мэдрэмж. Одоо яг миний манай 10 жилийн ангийн хүүхд юм уу манай оюутан ангийнхны одоо хувьд би бол саяхан болсон. Манай ихэнх нь одоо яг томууд нь баг яг одоо оюутан болж байна. Ахлах анги. Бараг хүмүүнтэй сууцгаах чинь. Уяргчин гэж хэлээ. Харин тийм. Тэгвэл яг энэ яг нөгөө яг хүн яг хугацаандаа л болд юм санагдсан. Тийм ээ хүн ингэдэг болох хэвээр юм болох цагтаа л ирдэг гэж тийм. За залуухан өвөө гарын мах ер нь хамгийн анх өвөө болох мэдрэмж ямар байна? Яг би бол одоо их хүлээсэн. Тэгээ одоо өөрийгөө их барайл одоо хүлээгэлээсэн. Тэгээ сүулдэ ер нь жоохон цугулдагч маягтай. Наад энэ хяналтын юмч юмшиж байна. Үнэ ярд юм уу удлаа ярд юм. Одоо тэрнээс тэдний хооронд төрнө гэсэн чинь төрөхгүй штэ гэл. Бараг л одоо төрүүлээч. Юуг нь хүлээгээд байгаа юм бэ гэх юм бодлоо. Гялцалтаа гэдэг. Тэгээ эн чинь сүулдэ яг ингээ өдөр болгон толгойд орж ирдэг болоод ажлынхаа дундор нөгөө имлэг рүүгээ очсон уу өрх мөрх рүүгээ очсон уу юуг нэг яан гин гэл яг тэгээ хүлээгээд ирэхлээр бүр их хүлээлттэй болоод тэгэл төрх их гоё мэдрэмжээ. Би нөгөө өөрөө аав маань нөгөө ачаа хараагүй. Тэгээ бас ингээ хүн чинь ингээ хаяа аавыгаа бодглохлоор өрөвддөг байхгүй юу? Тэр хүн ингээд хүүхдүүдээ өсгөж байгаад тэгээ бурхны орондоо явсан. Тэ ач зээ гэдэг зүйлийг үзээгүй. Тэгээ надад бол тэр их ингээ бодогдоодсэн. Би тэгээ амар тэр чинь бэрдээ хүүтэй ярилтай нь штэ. Тийм би тэгээ яг төрхийн гадаа төрхийн хүлээгээл эднэр ч одоо төрхийн орон дээр гарчлаа гэхэд дотроос ерөөсөө яг тэр ингээ огшоогоод тэгээ би ингээ ачаа үзэх гэж юм гэлтэй. Тэгээ тэрийг хинт чилэхгүй болохоор чинь би ингээл нөгөө хүнтэй яриаггүй болчт юм байлээ. Тэгээ манайхан ингээ бүгдээрээ очсон имлэгийн тэнд одоо хүлээх танхимд ингээл хүлээгээл байж. Би ганцаархнаа захалчаал тэр үгээр ингээд нөгөө холхоол нулимсаа ноосоо шээ. Тийм тэрийг нөгөө хинтээч хуваалцаж чадахгүй. Гэхдээ надад яг нэг тийм
гайхамшигтай мэдрэмж бол яг дүүрчээд яг тэр үед ингээ хин нэгэн зүгээр л за яаж ийн догдолж гин үуч гэдэг юм уу ингэх юм бол би бараг нэг юм тавьчих гээд байгаа байхгүй юу ингээд хасгачих гээд байгаа байхгүй яг ингээд ингэчээл тэгэл төрчлөө гээл тэгэхэд ингээл өвөө болчлоо шүү дээ. Би маш баяртайгаар хүлээж авсан. Би бүр маш дуртайгаар өвөө болсон. Харин тий. Би тэгэл догдолж хүлээсэн. Тий. Тэгээ эн чинь ингээ хувь тавилан шүү дээ. Хувь тавилан. Би одоо өвөө болчлоо гэдэг чинь энэ амьдралд бас нэг хүн болж төрсөн, эцэг хүн болсон, үр хүүхэд өсгсөн, гэр бүл үүсгэсэн хүний хувьд би ингээ ачаа үзэх нь тэр заавал нөгөө хөгшин хүний гэдэг юм уу, настай хүний одоо үзэх мэдрэмж гэдэг утгаараа биш. Үр хүүхэдтэй эцэг хүний хувьд энэ бол гайхамшигтай юм. Тийм болохоор маш сайхан байгаа надад өвөө болцсон байгаа юм. Би бол гэхдээ ингэж бодоод байдیں۔ Одоо жишээл би зүгээр танаас сууж л да. Яг танай охины хүүхдүү хүүгийн хүүхдүүд тий. Охин төрсөн. Ач охинтой болсон. Ач охинтой болсон гэсэн үг юм байна тий. Зүг. Би бас яг бодоод байдیں۔ За би бас ирээдүйд өвөө болно. Гэхдээ одоо хүүгээс гарах хүүхдийн мэдрэмж нэг өөр охиноос гарах бас нэг бүр шал өөр ах гэж би бодоод байдیں۔ Нэрэд өөр байдаг бах тий. Ийм одоо ярьж болдгийг болоо яа. Би ч нэг хоёр хүүтэй байхгүй юу? Хоёр хүүтэй нэг охинтой. Тэгээд ерөнхийдөө бол яг манайх хамгийн ихний хүүхэд маань энэ дээр ингээ 3 хүүгийн ард нэг охинтой болсон. Тэгэхээр одоо охин маань айлын багчулж төрлөө, айлын ганц охинчулж төрлөө. Тэгээд тэр нэг жоохон эрхлүүлнэ. Тэгээд хүн чинь ерөөсөө өссөн үсээгүй яг эмэгтэй хүүхдийг арай өөр хардгийн байлээ. Манайх ямар санд охин төрөхөд нөгөө хоёр хүүтэй багт чинь гэрээр дүрэн зэвсэг байдаг. Буу сэлэмтэй танк манк ингээл 9 шидийн тэгээ гэр нэг юм гүн хөхөнгийн айл байж байгаа шүү дээ. 10 жил тийм байлаа. Тэрний дараа охин төрсөн чинь яагаад чи бүр яг ихнэр үтээр тэгдэг байхгүй. Ингээд дан дуслаа. Манай гэрийн өнгө төрөх бүр тэр чигээрээ нөгөө өөрчлөгдөөл ийм ягаан өнгө орж ирэл л дээ. Эн чин тэр охин энэ гэр бүлд орж ирэхдээ өөрийнхөө өнгө төрөх тэр атмосфер бүх юм аваад орж ирж байгаа байхгүй. Тэрээс нэг өлгийтэй нэг хүүхэд биш. Тэр хүн энэ гэрт орших тэр орон зай бүх юм аваад орж ирж байгаа байхгүй гэрт. Тэгээ тийм болохоор нөгөө охиныгоо их нандинна. Тэгсэн би нэг удаа ингэ хэлчихжээ. Тэгээ ихнэр наваад гэдэг байхгүй. Энэ хоёр хүү тэгээ яриа сууж ийн гэсэн. За ингээ ихнэр аваад ингээ гэр бүл болоод одоо миний хүүхдүүд ингээ том болж ийн эхнээсээ одоо ингээ гэр бүлтэйч болох гэж байна. 5 штэ. 5. За юу 5 гэж. Дор хаяж 5 хүүхдтэй болно штэ. 5 хүүхдтэй. Олуулаа сайхан ингээ олуулаа авах хэрэгтэй. 5 л хүүхдтэй. Багтаа шүү. Энэ улс их орны хөгжилд одоо иргэн бүтээж олуулаа болох хэрэгтэй ингээл тэр ч яг ингээ наргаад хингүүтэй ер нь бол аав нь гэж хүсдэг шүү ингээд сайхан юм өнөр байхыг хүсдэг те гэр дүүрээ бужигнаад ингээ ийм байхыг хүсдэг гэтгсэн чи ихнэр энд нэг хүн байна гэтгсэн чи манай охин энэ хүн бас тав гэж эмэгтэй хүүхдийг олон төрж эмэгтэй хүүхдүүд тэгж олон төрж мөрж яг өөрийнх нь хүслээр өөрөө л яана гэсэн үг шүү дээ. Наа ч нас гэсэн чи наад хүүгүүд чинь хэн нэгэнтэй бас нэг айлын охинтой сууж иж 5 штэ гэсэн чи би дуулцсан гинэ. Тэр хүн тийм контраст гаргасан өөрөө мэдлэхгүй гаргасан гэж хүүхдүүд банднараа болохоор 5 багтаа шүү гэлэн. Тэгээ яг өөрийн охин төрнгээ бодсон. Тэгсэн чинь яг ингээд 5 хүүхэд гаргаад миний охин ядраа штэ ч гэнэ. Тэр хүүхэн оронд яг охин дээр тэгж бодож байгаа юм. Тэгэх баха. Би ч гэсэн тэгэх баха. Ер нь бол тэгж бодох. Би бол тэгж бодно. Би бол тэгж худлаа ярихгүй. Би бол нүрнгэсэл бас тэгж бодох баха. Тий. Подкаст рүүмийн хамтрагчаар Simple Zelle аппликейшн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Яг одоо хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байна. Тэр юу вэ гэхээр за шаардлагатай үед зээл гарах тохиолдолд нийгмийн даатгал төлдөггүй хүмүүс маань 6 сараас дээш нийгмийн даатгалаа төлөөгүй тохиолдолд ямар нэгэн зээлийг авахд
хэцүү нөхцөл байдал үүсдэг буюу бараг боломжгүй нөхцөл байдал үүсдэг үлээ. Тэгвэл Simple Zelle аппликейшны зүгээс микро зэлийн үйлчлэгийг та бүхэнд санал болгож байна. Энэ яах вэ гэхээр та бүхэн нийгмийн даатгал төлдөггүй байсан ч гэсэндээ банкныхаа хуулгаар нийтдээ 5 сая төгрөг хүртэлх зээлийг 24 сарын хугацаагаар авах боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн яг одоо Simple Zelle аппликейшнийг гар утсандаа суулгаад хэд хүртэлх төгрөгийн зээл гарах боломжтойг харах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн Simple Zelle аппликейшны Facebook хуудаснаас болон 1800 28 28 дугаараас авах боломжтой. Бид бүхний хамтрагчаар Simple Zelle аппликейшн хамтран ажиллаж байна. Одоо та тэгээд яаж чинь флексд чинь үү? Өвөө болцсон штэ гээд. Яг гоё флекс систем чи. Тийм штэ. Найзууд дотроо бол энэ чи гоё. Тэрүүгээрээ далаалгана. Би ингээм юм ярьж байгаа чи дууж өгдөө чи намайг сая дуугаа өгсөн үү? Би өвөө шүү чамайг бодвол тэрүүгээрээ төрөө барина. Өөдөр ирж золох юм яах юм ингэж. Тий. Тэрүүгээрээ их гоё. Нэг хэдэн жилийн өмнө ингээд бодоход одоо санжаа түрүүн би ч гэсэн ингээл нэг өдөр өвөө олно ингээл. Яг одоо энэ насн дээр ингээд бодглохлоор тэгж бодогдоод идэг байхгүй шүү цоглог өвөө олно даа гэл. Тэгээс яг тэгж боддоо шүү. Тий. Стон алын өвөө олно даа гэл. Яг өвөө болохлоор миний тэр цоглог байна уу? Миний тэр алын байна уу? Ямар ч хамаа байхгүй те. Миний охин чи яасан өөр юм бэ? Ямар сайхан юм бэ гэл тийшээ бүх анхаарал яваад тэр өөртөө өвөгийн тэр юм бол байхгүй болчихдээ юм лээ. Тэр ач чинь бол бүх анхаарлыг өөр дээрээ авчиж байгаа. Төрөний хэлдгээр айл дохин хөөхөд шинээр төрөхөд энэ уур амьсгал бүх юм авч орж ирдэг. Ганц биеэрээ орж ирдэггүй гэдэг шиг тэр ач төрөхөд бол бүх анхаарлыг аваад юу миний тэр цоглог өвөө мөв одоо толгод бүр байхгүй тэр зүгээр хүүхд яаж усанд оруулж гин инээж гин үү яаж гин үү гэл тэрэндээ л 90 сар боллоо тийм. Одоо нэг юу хадсан штэ. Аюу шигч чинь хүүтэй юу? Би хүүтэй. Хүүтэй. Одоо нэг юм хүүнэр ээжтэй. За охтууд аавтай юм гэдэг штэ. Тэр үний юм. Үнэн. За яах? Гэхдээ би ч одоо ганц хүүтэй болохоор охтууд яадгийг ер нь бол мэдэн л дээ гадарлан л да. Тэгтээ хүүгүүд бол яалтчгүй л ээжтэй бүр илүү холбоотой юм шиг санагдаа. Яагаад тэгэхээр ингээд нөгөө илүү ингээд нууцлаг одоо нөгөө дотны юм хумаа хүртэл аавтайгаа гэхээс илүү ээжтэйгээ илүү дотно ярьдаг. Одоо нөгөө хаалтгүйгээр ярьдаг юм шиг санагдаад байдаг шүү дээ. Нээлттэй байдаг ээжтэйгээ ээжтэй илүү итгэдэг ч гэдэг юм уу мэдгүй. Надад л тийг санагдаа. Би тэгтээ одоо нөгөө ааваас нь тустаагаа болохоор одоо яг контраст бас мэдгүй юм л да. Тэгтээ ер нь бол эрэгтэй хүүхэд ээжтэй л надад бүр хайр халамжтай л. Олон хүүхэдтэй хүний үед би хэлье. За тийм яг нормал хэлсэн дээр хоёр үс нь хоёулаа байгаа юм чинь тий. Наа чи бол яг л үнэн. Манай хоёр хүү бол яг ээжигээ ингээ одоо юу гэдэг яг гол том санхүүгийн асуудлыг би шийдэж байгаа юм шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд бол тэгэхээр тэр мөр бол хамаа байхгүй. Хамаагүй юу? Хамаа байхгүй. Ээжтэй мэдээд авчих. Тэр гомдож болохгүй. Тий. Ээж нэг жоохон биш шүүмжилж мөмжлээл ч юм уу гэд ер нь ингээ дургуугээ илт илэрхийлэл эхэлнэ. Ингээ биеийн үйлдэл мүлдэр тэр чинь мэдээж аавыгаа одоо загинжмаа гэхгүй шүү дээ. Гэхдээ ер нь дургуу байгаа шүү гэдгээ ингээд шууд өмөрөөд эхэлдэг байхгүй. Манай охин чинь бол ингээд намайг ажилласаа ирээгүй байгаагаа хоолоо хийгээд надад хоол хийгээд тавихад таглаад цааш нь хийдэг гэж байгаа байхгүй. Тэр чинь таг тавьж чинь. Тэгээ манад ганцхан тагтай хоол байдаг гэх. Тэр нь болохоор аавдаа тавьж байгаа. Тэгээд бүр илт мэдэгдэнэ тэр чинь. Банднэр бол яг ээжигийн яг эцсийн мөчд бол ээжигийн л гэрэл. Охтууд бол яг аав юм. Тэгээ ер нь бол нарийн ширийн мэдээлэл эдэр бол шууд чамд ирэхгүй ээжээр дэмжиж ирж байгаа зү. Харин тийм бас тийм гэр бүл дотор ч өөр бас нэг зохион байгуулалт гарч байгаа. Банд нар бол асуудлаа шийдвэрлэхийн тулд ээжтэйг бүр нэвт ярилцаж байгаа байхгүй. Ингүүл ингээ хувилбартай. Болзоон явах мó гэдэг юм уу. Тэр мэрч би ерөөс мэдэхгүй явж байгаа шүү дээ. Тэгэл одоо мөнгө төгрөг хэрэгтэй байна. Ингэнтэйг юм шиг гэдэг юм. Тэрийг ээжтэйг нэвт ярина. Охин бол одоо нөгөө манад л шүү дээ айлын баг тэгээ ганц охин гэдгээр яг гэрт бүр ерөнхий сайдын шадар сайдын үүрэг гүйцэтгэж байгаа байхгүй. Тэгээ хоёр ах нь гэр бүлд ингээд жишээ нь нохоо аавч гэдэг юм уу. Тэ.
ийм асуудлыг шууд аавтай ярихад бол эсэргүүцлийг бол шууд тавих магадaltaй. Юм болохоор хинтээ харьцах нь хамгийн чухал байг ингээд дүү охид. Охиныг л ерөөсө энд итгүүлж чадах юм бол охин итгэж ивэл аав итгэцэн гэж ойлгож байгаа. Ямар ч асуудалгүйгээр. Тэгэл тийм хөөрхөн гэр бүлийн харилцаач гоё штэ. Тэгэл хүүн ээжтэй охин нь аавдаа дотор нь бас ахын дүүдээ мүдээ тэгэл ингээл бөөн connection бөөн тооцоо стратеги яваад шүү дээ. Шинхэн аав явдал гоё нүд нээгцээс сайхан ярьж байгаа. Нээдэг тийм байна да. Би бас бодоосоо одоо том болоод ирэх юм идүүд асуудлууд нь дагаад томорно. За би нэг асуулт суучаад тэгээд гэр бүлийн асуудал айдлаа хойш нь тавьж бодож гарамхаа. Одоо тэр нөө ээж утас авангууд ингээ хойшоо утаснаа дүг хойш явдаг гэдэг шүү дээ. Тэр үнэн үү? Үнэн шүү. Зүгээр үйлдэлээрээ хариулчих. Аав бол хамгийн доор юм уу? Тий. Хэдэн оны загвар хилээд байж та. 12 гэдэг утас. Тий. Манайх ч одоо ингээл ээж солино. Тэгэл доошноос та яг дан ингээл хамгийн сүүлд нь газар унахаас нь арай амт үрдэж барьж аваад. өөр юм байгаа ч тий. Тэгвэл наа чинь бол яг л юм байна тий. Тийм байна. Тэгээ нөгөө одоо ингээд мэдгүй залуу аав ээж нар яадаг юм бидний хувьд бол одоо нэг уц тийм юмд нэг ач холбогдол өгөө болчдөг юм уу? Ямар ч бас нэг тийм тий одоо бүр ингээд урд нь бол ингээд хүлээж байгаа л авдаг мавдаг байлаа шүү дээ. Шинэ гарч байгаа утас мэт. Одоо л нэг гарчлаа байдаг тий. Ингээл нэг тийм уцаа солихгүй өө яг хас их солин доо гэл бичдэг. Тийм болчт юм л шүү дээ. Нэг тийм моц руу энэ хэрэгцээ хитрхи ороод ирэхлээр бидний бас нэг амьд харилцаа их юу болоод байна гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг би бол тэгж боддоо шүү дээ. Одоо жишээ нь манай том хүүч оюутан төгс курс аав болчлоо тий. Тэнгүү тэр одоо ингээл энэ ээжийн утсыг авах мавч гэдэг юм. Энэ юмнаас уг нь уушаа гараа явчихаар байгаа байхгүй. Гэтэ эн чинь гоё шүү дээ. Ээж хэзээ уцаа солих гэж юм ингээл аав хэзээ уцаа чинь сольж өгөх юм ингээл тэг бүгд яг юм хүлээлттэй дээш ингээл гоё штэ тэр чинь. Та тэгвэл ер нь нэг 4 жилийн өмнө нэг утас авч өгөөд тэр нь 4 жилийн дараа над дээр ирнэ гэж тооцоолж ил ер нь шинэ утас авд юм биш үү те? Тэгээд тэр чинь дунд нь бас эрсдэл гарна штэ. Бас тийм дунд нь эвдэр нь хагарна ингээд тэгээ нэг юм тэр чинь их тусмал би юу ба штэ. Би л одоо нөгөө миний л надад барих загвар нь л улам л нөгөө хол болж ийн бол гэсэн хөлж байгаа байхгүй. 4-өөр байсан бол 5-аар мавар бол. Одоо нэг 2030-аад онд тань дээр нэг 17 болол ирэх юм байна. Тий, тэр алцаад ирэх юм байна тий. Зөв. Би нөгөө сая намар нөгөө эхнэрийнхээ утсыг солихдоо яг тэгсэн байхгүй. 5 жилийн дараа барих миний улбар шар утас. Өөртөө утас авлаа гэсэн байхгүй би. Өөртөө утас авлаа. Гэтэ 5 жилийн дараа барих миний шар утас тэр. Яг л тооцоолоор тэгжил ирдэг юм гэсэн. За одоо нэг юм өнтөө өвлжвүү гэдэг дээ штэ тий. За манай зочид маань энэ өвлийг хэр өнтөө өвлжиж давж байна да. Ер нь энэ жилийн өвөл та хэдэд маань хэрхэн яаж нөлөөлөвдөө жилийн жилд болдог өвлүүдээс өөр байв уу? Бүсгүйчүүд ихтэнд. За. Зүгээр баярлалаа минь. Шууны багна гэж. Шууны багж ирэх үү? За читгэрийн баг надтай. Энэ жил яг хөө бидрийг гэхдээ яг нөгөө нэг одоо яг хүүхэд байхад л үнэхээр яг утгаараа өвл болдог байсан шүү. Тэрнээс ч хоошоо ингээл нэг цагаагаар л дэлхийн өвчин зүйлсмээс шалтгаалаад одоо нэг хэдэн жилийн өмнөх өвл бол нэх гоё өвл болоогүй. Ингээд хар арзгаар зүгээр шавхаатай байж байгаа л дууссан. Тэгэхээр яг энэ жил бол яг гоё цас орсон. Яг гоё ингээ өвдөг давсан хөдөө орон нутгуудаар бүр адуу малзаал те одоо дэлхийн нийтээрээ л бас нэг юм үзэгдэл болоод байна шүү. Тэгэхээр энэ жил бас те яг өнтөө сайхан өвлжвүү гэдэг шиг л яг гоё өвөл боллоо л гэж бодож байна. Тийм тэгээ хотын бид нар бол яг тэр айхтар одоо өвлийн хатуу ширүүнийг бол нэг мэдхгүй. Тэгэл одоо манай цэвэрлэгч маань байр хотхнуудын маань засыг сайхан цэвэрлэл хажуудлын мод руу хийчихэж байна. Яг нөгөө малчтад маань хээр хөдөө амьдардаг гэр орол моролд байдаг манай одоо монголчуудад маань бас хүн туссан баг. Үнтэй өвлжхөөсөө илүү бас их эрсдэлтэй зотарсан тийм бас өвөл байсан байж магадгүй. Миний хувьд бол яг вэ. Тэгээд яг гэхдээ ер нь ингээл яг бодоод хахад ер нь хамгийн сайхан үлрэл, хамгийн сайхан цагаан сар, хамгийн сайхан шинжил ерөөсөл дандаа л бидний хүүхэд наснд л болдог байж тэл гэж бодоод. Тэгэхээр хамгийн гоё өвөл одоо яг л санаж яг бага ихчтэйгээ талбай дээр яг улс яг хүүхдүүд зориулаад мөсөн
ийм ордон барьдаг байсан. Зүгээр тэрэнд тоглох нь сайхан над шаргал байдаг байсан. Одоо бол тэгээд өөрөө ингээд яг эцэг хүн болоод ингээд ирэнгүүт чинь зөвхөн одоо нэг тоглолт нарих гэлээс илүүтэй одоо гэр бүлийн мөнгө хөрөн санхүү тэр хүүхдийн ирээдүй цэцэрлэг сургууль гэдэг өөр юм боддог болчих. Хаяад ихтэй бас ингээл дээш хараад хөвтчих ихт ер нь ямар ч бодож санах юм байхгүй хамгийн гоё үе ер нь хүний хүүхднаас байж дээлж бас бод. Жохон ярианасаас яачлаа. Үгүй хамаагүй шүү дээ тий. Ер нь тэгээ үнтэй сайхан үйлчлээ дөө. Одоо ингээд чамайг асуусны дараа ингээд л бодсон ч нэрээ үнтэй сайхан үйлчнэ гэдэг одооны бидэнд юу юм бэ гэдгсэн чи ер нь бол тэгэл бүгдээрээ өвчин цовлонг ирүүл сар бол тий. Тэгээд янз бүрийн эрсдэлгүй тэгэл одоо өвлийг давах нь л үнтэй юм да гэж бодлоо. Тэгээд үн бас нэг утгаараа өвөл юу хийв те. Үн одоо энэ хавартаа зоолоход бас энэ өвөлдөө бас юу хурааж одоо юу хийж бүтээсэн бол гэдэг талаараа асуусан юм болоо гэж бодлоо. Тийм тэгээд ер нь бол сайхан өвлжлөө. Тэгээд ээж аав минь ирүүл сар бол байхад бол тэгээд сайхан болоо авчиж байгаа юм. Тэгээд жоохнууд маань бас ирүүл сар бол ээж ивэл тэгээд болчихж байгаа юм. Сайхан тэгээд сайхан хавартаа зоолох гэж байна. Бид нэр яг өвлийг одоо өвлийн ихэнх цагийг яг хотод өнгөрүүлдэг болчихж л дээ. Тэгээ энэ маань бас нөгөө өвлийнхэн сайхныг идэлхэд бас учир дутагдaltaй болчиход байгаа. Тийм нөгөө бүтэн мэдэрч чадахгүй. Бүтэн мэдэрч чадахгүй. Би өчигдөр цуслан руугаа очиод нөгөө өвчүүгээ авчрах гэдэг. Өвчүүгээ чануулна гэдэг. Яг тэр бүхэн хооронд яг бүр наадах чинь бодож байсан байхгүй. Би нөгөө цуслан дээр агуулхаа ухах их дуртай юу. Зүгээр л тэнд ингээ юм тажигнуулаад тэрэн дотор ингээл хадаас алхмалхын шид тишээ зөөгөөл ингээ нэх гоё байдгийг ингээл тэнд дотроо байж байгаа. Тэг өчигдөр тийшээ очиод ингээл нэвсийтэл цастай байна. Гачуртай ш. Гачурт руу хүүхдүүд тэрүүхөө хооронд ингээд цасан дээр тоглоол. Тэнд би тэнд агуулхаа ухаал юм төчгнүүлээл ингэж энэ нэг нэр хит хончих юмсан. Гэхдээ л одоо хичээл сургууль мургуул гэл яалчгүй л одоо энэ хот дотроо ингээд хашигтахаас өөр аргагүй болчиход байдаг тий. Тэгээ яг хуу цагаагаар юуны өвлийнхөө хувьд бол сайхан өвлжлөө. Өвлийн тэр сайхныг бид нараас одоо энэ ритмтэй нийгэмд одоо энэ ритмтэй цаг үед өөрсдөө бүрэн мэдэрч чадахгүй байгаа юм байна. Тэрнээс өвөл бол бас байж шүү. Тийм болдгороо л болж байгаа. Цасан нэвсийгээд сайхан ингээ байж шүү ер нь. Бид нар бас өөрсдөө өвөл рүүгээ очиж чадахгүй бас байгаад байгаа асуудал байгаад байна тий. Өглөө гарахад нөгөө давсаар нь цасыг хайлуулчин тий. Тийм ер нь яг үнэ тэр проблемуудыг бас тий. Тэгэл хотын утаа мутаа гэдэг чинь бид нар нэг юм өвлийн мөн чанарыг үгүйсгэх юм өөрсдийн зохиомл юмнаас болоод шүү дээ. Ийшээ гараа явахлаар өвлөрөө л байж ин сайхан тий. Бид нэр өөрсөндөө л ер нь нэг цаг зав энэ юмаа бас нэг дутуу гаргаад байгаа юм байна. Яг өчигдөр бүр тэгэл бодоод л ижил нэг 2 хоног юмсан гэл. Чи үнтэй сайхан үлдсэн. Би үнтэй. Би яг бодож ил л да сая та дээрээ бодож ирсэн чинь үнтэй өвлж өгдөг чи өөр одоо босод оронд яг энэ үгийг яг бидний бодож байгаа шигээр ашигладаг юм болов те. Одоо бид нар чинь дэлхий дээр хамгийн хүйтэн нийслэлээр амьдраад байгаа учраас онд минь тархан давтай орбоо гэдэг чинь бас нэг учиртай монголчуудын үг нэг юм. Нэг чухал үг байгаа даа. Тий зүгээр эн чинь ер нь бол бүр дээр үеэр бодохоор баг те амьд гарч чадвал гэсэн утгатай ч юм уу те энэ хүйтнийг те. Ер нь бол тийш дээ нөгөө юу толгой бүрэн яв юу гэдэг лээ те нөгөө тэр чинь ер нь бол энэ хаврын хахирыг хүүтэн өвлийг ингээд даваад хаврын хахирыгтай золгоод ингээд өнтөө одоо толгой бүрэн хушууд юу гэдэг лээ. Яг бид нар чинь одоо ингээд амд орж ирэх. Зууд давн туулдаг юм байхгүй юу? Зууд гэдэг одоо том байгалийн үзэгдлийг давн туулдаг арт түмэн. Тийм болохоор тэрийг одоо зуднаар амьд үлдвүү гэж ярих бол ёс зүйд болохгүй шүү дээ. Монгол хэл чинь нөгөө сайхан зүйрлэлийн хэлтэй, цэрлэлийн хэлтэй тийм болохоор онд тарган тавтай өнтэй сайхан гэдэг те гоё баяжуулаад тэгжил хэлж байгаа. Зууд давдаг арт түмэн гэдэг чинь бас чанга байхгүй. Бэлэг дэмбэрлээ бодсон ч тэр те тэгж байгаа юм болов. Би тэгээ түрүүн сая гараа махын асуултанд энэ жилээс яг би зүгээр өөртөө ингээ хэрэгжүүлж эхлэх гэж бодож байгаа. Энэ жилээс л одоо жоохон ойлгож эхэлж байна. Бид нар нэг зундаа айгүй их зугаалдсан шүү дээ. За нэг хангаа явах нь хангаа яваал
говь явах нь говь яваал ингээл нэг зундаа нэг бол монгол хүн зугаалцдаг. Тэгэнгүүт тэр нэг байгальтайгаа хүн ойрхон байх нь хүнд яг нэг одоо тий байгалийнхаа хуулийн дагуу биднэрт амралт олж явах хэрэгтэй юм байна гэж би юу ойлгоод байгаа. Тэнгүүт яагаад улиралтаа нэг амраад иж болохгүй гэж би бодсон. За зундаа нэг сайхан 7 хоног. За зундаа нэг 2-7 хоног амарч тий. Яа өвлийн хэлд яагаад явж болтгүй тий. Одоо яг түрүүний гараа мах ярьдаг шиг өвөл уулан тэнд байна шүү дээ тий. Тэр өвлийг өөртөө зорж очих хэрэгтэй байна. Тэнгүүт хавар жишээлбэл яагаад бас нэг за 7 хоногоо болоо нэг 5 хоног яг гой гаргаад хавар голын хэрэг дээр байх чинь зунаас шал өөр мэдрэмж авахгүй тий. Шал илүү гоё байгаа шүү дээ тий. Улирал болгон өөр л тоо. Тийм намар жишээлбэл бүр илүү гоё байгаа. Гэх мэтчлэн ингээд бодохоор за нэг жилдээ нэг хэд хоногийн улирал болгонд тааруулаад нэг нийлээл 30 хоног юм уу тий. За нэг 20 хоног ч юм уу. Тий. Гаргачвал уул нас их зүгээр санагдаад би энэ өвөл аялыг гэж бас бодоол. Өвлийн аялыг ер нь заавал хийж явах хэрэгтэй юм шиг. Энтэй та санал нийлэх үү? Нийлэлгүй яадаг. Тэр мөсний баяр үсгэн. Тийм тий. Амар гоё юм байна. Яг нэг энэ Нэг ч үзэж байгааг шүү дээ. Би ч гэсэн. би нэг очсон. Тэгээ нэг очиод тэрнээс хойш мэдээллийг хараад суугаад идэг нэг болохоор нь. Тэгэл тэгээд төсөөлөдөө шүү дээ. За энэ одоо яг тийм энэ гоё байгаа. Энэ өстө сайхан байгаа. Гоё юм билээ. Өвөл тэр тусмаа тэр нөгөө хөвсгөл далаа дээр очихоор бүр юу 100 очсноос шаал өөр мэдрэмж. Үнэхээр гоё. Тэгээд тэр гიშгэд хүртэл ингээ аюу хайрын санагдаад нэг юм айдтай юм шиг эсвэл нэг тийм хүндлэмэр юм шиг тийм мэдрэмж төрөөд идэм билээ. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа тасаад тэгээд тэр цэлээс тэгэл ингээл ер нь бол ингээ хүн байглаасаа л ингээд энерги нүхдэг. А дээр нь тийм гоё сүрлэг сайхан юм ингээд нүдээр үзээд сэтгэлээ баясгаад тэгээд ингээд бүх юмыг ингээд хүртэж мэдрээд тэгээд тэр гоё агаараар амьсгалаад ирэхэд хүнд тэрэн шиг гоё амралт тэрэн шиг гоё одоо кайф тий байхгүй шүү дээ. Тийм болохоор ер нь бол дэмжлгүй яа тийм өвлийн аялал бол чиний сайн хэлдэг бүр яг үнэн баггүй. Бид нар дөрвөн улиралтай улсад амьдарж байгаа хүмүүс гээд азтай гэдэг шүү дээ. Тэр азтай нь юугээр аваа? Дөрвөн улиралтай байгаа. Тэр дөрвөн улирлаа мэдрэхээр тий одоо халуун орныхан бол тэгэл жил тойрон халуунаараа л байна. А гэтэл бид нар зуны одоо манайх чинь зундаа амар халдаг тий. Тэгэхэд сүүдэрт очиод хүүтийн юм уух. Тэр сайхан мэдрэмж тий. А гэтэл өвөл одоо мөсөн дээр тоглож цасан дээр гүүж халуун гэрт ороод нэг халуун юм уух. Тэр өвлийнхөө улиралд ямар гоё зогсож байгаа, ямар гоё мэдрэмж үлээ те. Улирал болгон дээр энийг авч явах. Энд чинь л одоо бидний дөрвөн улиралд байгаагийн азтай гэдэг юм шүү дээ. Нэг л улиралтай бол маш уйтгартай юм шүү. Тийм шүү дээ, уйтгартай. Тэнгүүдээ дээрээс нь та нарт ингэ санагддаг. Манай Монгол шиг ийм гоё үнэртэй байж байгаа. Яг. Үнэр байхгүй болчих. Тийм гоё цэцэгс ногоо навчсан нэ үнэр байхгүй. Тэгэд манай хот ерөнхийдөө бусад хотууд нийслүүдийг бодвол аягүй гоё цэвэрхэн үнэртдэг байх гэж бодод идэв шүү дээ. Би л нэг юм боддог. Өөр газар нэг юм. Тий, өвлөөс бусд үед, утаанаас бусд үед тий. Тэнгүүд ингээд өөр газар очихаар нэг л сонин тий. Хичнээн гоё хөгжилтэй ор ирнэсээ тийм үнэр. Тэнгүүд нь би яг энэ халуун орон морныг бол яг л тэгж л боддог. Яг энэ уур амьсгалтайгаа л холбоотой юм байна да. Гэж бодоод идэв шүү дээ. Өв чухам. Үгүй адаглаа зүгээр одоо нөгөө үн ч юм уу худлаа ч юм уу эсвэл манай нэг таньдаг найз хэлсэн би саяхан л энэ мэдээллийг олов. Энэ гэхдээ яг үнэн нь худлаа юу. Одоо нөгөө Вьетнам гэдэг одоо далайн эргийн орнууд руу одоо airplane компани маань аялуулдаг штэ. Тэгэнгүүт одоо энэ Вьетнам, Таиландын борооноос толгоогоо хамгаалаараа тэгвэл үс муулцарч ундаг гэдэг. Тэс солонгосыг лав тэгээд. Тий солонгост бол норж. Монгол бороо гоё те. Бид нар юу ч бодохгүйгээр ингээд бүр ингээд өдөг үстэй бүр. Нэрээ бид нар ингээд яг эх орныхоо яг сайхныг, эх орныхоо цасыг, эх орныхоо яг бороог яг нөгөө нарнаасаа D витамины авдаг, дээрээсээ алгаараа доороосоо хөрс шорооноосоо хөлийнхөө улаар энерги авдаг нэрээ азтай арт түмий. Бид нар яг ингээд юм даяарчлаад гар утас гэдэг юм болоод нэг л мөнгө төгрөгийн төлөө, амьдралын төлөө ингэж явсараа нэр бас нэг амьдралаас авах юм гэдгийг бид нар өөрсдөө ингээд хаадаг юм байна те. Ингээл би бас бодоо сууж илаа. Аялал гэдэг би нэр ингээл зундаа л аялдаг штэ. Тэнгүүд би намар аялж үзээгүй юм байна. Өвөл одоо дөрвөлжин анны дундаа л байсаар байгаа л сая хүүгээ эмнэлэгт үзүүлсэн чинь хүчил төрөгчийн дутагдал бай шүү гээл. За нэг гаргайтаа гисээр байтал тэгэл кино шийж үжиг гээл нэг л ажил хийгээл яваад байдаг. Яг л нөгөө нэг юм натур монгол хүн гэдэг юмнасаа бид нэр өөрсдөө холдоод юм шүү. Тий. Бид нар энэ дөрөв улирлыг даван туулах ёстой юм шиг. Даван туулах л ёстой юм шиг. Тэгвэл тэр дөрөв улирлынхаа давуу талыг мэдрэгч гэдэг юм уу те. Энэ улс болгон дөрөв улирлтэй биш. Манайх шиг бүр юм огцом дөрөв улирал.
Хав халуун маш хүйтэн гэдэг. Эн чинь бол айгүй ховор юм байна. Шороотой, бороотой, шар навчтай, салхитай, байгалийн бүх шалгуур явдаг. шалбагтай, үертэй гэх. Подкаст руу хамтрагчаар XM бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр XM Broker-ийн зүгээс 7 хоног бүр $25,000, за сардаа бүр $100,000 шагналын сантай демо тэмцээн зохион байгуулдаг гэдгийг та бүхэн мэддэггүй. За тэгэхээр XM-ийн харилцагчид маань демо тэмцээнд демо буюу одоо бодит бус хөрөнгөөрөө оролцоод шагналын сангаас бодит мөнгө хожих боломжтой байдаг юм байна. Тэгэхээр та бүхэн үүнийг мэдэж байсан уу? За өөрийгөө ч сориод амун шагналын сангаас ч хүртэх ийм гайхалтай боломжийг XM Broker бүрдүүлжээ. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод дуршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. Одоо удахгүй цагаан сар болох гэж байна. Цагаан сарын баярт хэрэг туртай бай. За энэ нь бол бас их талцдаг сэдв шүү дээ, тийм. Одоо монголчууд маань зарим цагаан сарт дуртай ахын дургуун хүмүүс ахын яг бүр яг ингэ чин сэтгэлээсээ дургуй биш л байх л та. Магадгүй процесст дургуй ч юм уу, тийм. Эмэгтэй хүмүүс бол жишээлбэл одоо жоохон манай ажлын охтууд та өөрөө бууз хийдгүү халын мэдгүй байхгүй гэл ингэ зөндөө шалтгаанууд байгаа. Тогоо ордог болохоор гэл тийм. Тэгэхээр яг хэдүүлээ цагаан сарын тухай ярих гэж бодлоо л доо. Манай гой үндэсний их баяр наадмуудын нэг. Тэгээд цагаан сарда дуртай юу? Ер нь цагаан сард хэрэг ач холбогдлогддог бай. За одоо сар шинэ нэмж одоо өстой яг ахаасаа одоо. Яа би бүр яг энд нэг юм хойморт энэ аюу шүтээр шүү дээ 17 настайгаас найзалж байгаа найзууд. Тий. Одоо энэ нь бол нэг юм гоё охин суугаад байгаа байхгүй хажууд. Би бол одоо нэг юм өвөө суугаад таадтай өвөөж харагдахгүй шүү. Чи өөрөө нөгөө нэг би өвөө болсон хүний хувьд гэж мэгээ. Тэгээ өөрөө тэгэж яриад тэнгуүтээ энэ хоолоо молонд бүр ингээд юм суудсан. Бүр ингээд нэг юм уг нь бид нар чинь ингээд бие биенийг аргаар ингээд далжгар дээрээ тавьдаг байхгүй. Энд чинь бүр далжгар дээрээ тавихгүй байгаа юм чи. Тэгэхээр энэ үнэхээр нам суугаад байгаа өвөө болсоос хойш. Би одоо түрүүнээс ярихдаа би өвөө хүний хувьд гэдэг нь яг л тийшээ л нөгөө яриа маань явчихад байгаа болохоор л хэлж ин л да сая тэг юу гэлээ. Цагаан сар одоо бүр мартаа сар харахгүй хүчинкөө болчихсон байна. Хата өвөл болсон болохоос өвгөн болоогүй шүү. Өвгөн болоогүй. Болоогүй. Чи одоо эд туршлага бүх юм нь зэрэгцэн одоо жинхэнэ эдэр залуунаас шүү. Цагаан сар чинь бол хүүхэд байхад бол бэлэг авах нь сайхан. Тэгээ нэг хүүхэд байхад яагаад чи мэдгүй айл хэсэг хийх гоё юм танихгүй айл майлд орох нэх гоё. Юу ч бодохгүй ингээл нэг айлд ороод нэх гоё. Тэгэл дараагийн айлд ороод ингээл. Тэгээ бэлэг авах нь хамгийн сайхан. За тэгээд яг нэг гэр бүл дөнгөж анх зохиогоол эсвэл одоо ингээл яг нэг гэр бүл төлөвлөөл ч юм уу те төлөвлөгч гэжтэй тэгэл болчдөг л байсан шүү дээ. Тэр үед бол их ачаа. Өөрөө ингээд дөнгөж амьдрал дээр гарсан ажил мэргэжлийн хувьд өсөөгүй, ашиг орлогын хувьд тодорхойгүй тэгээ ийм үе чинь бол бас зарим хүний хувьд одоо миний хувьд бол бас баггүй хугацаа өнгөрсөн тэр үеийн те. Тэр үед бол маш их ачаал буюу ингээд бүр болдгоо болоосаа гэж боддоо штэ ингээ хоёр талдаа бас ингээ хадмуудын хараа явна олон залгуулт бас нэг юм авчих хэрэгтэй ч гинөө ингээл хоёр талдаа ингээ дээрээс нь одоо ингээд ах ихч нөгөө ахмууд наснуудад бас нэг мөнгө барай золох хэвээр ингээ тэрний төсөв хэд болох уу ч гинөө тэгэл нөгөө хол хөгшчүүлээр очно гингүүд аймаг руу явна энэ төр гэл зар яасан амар их барагддаггүй зардалтай баяр вэ гээл те ийм хүнд болж байгаа одоо ингээ цомгдохмоор юм. Одоо яста нөгөө рестораны золголт те нэг бөөгнүүлэл ботардаг ийм бүх хүнд айгүй хэрэгтэй ийм болмоорын энэ төр гэдэг байлаа. Гэсэн чи одоо тэгээд нэг юм чигдрээл ч юм уу одоо ингээд ирэхлээр би ч одоо өөрөө айлын том хүн хүүхэд. Тэгэл 30 гараал ер нь 40 дөхөөд ирэхин алдад ингээ хүн тоолж эхлээл. Дүүнер мөнрээ те. Тэгээ хідэнд ирж байгааг ин тий. Нэгэнд ирж гин үү, хоёрнд ирж гин үү, гурванд ирж гин үү энэ төр гэдгийг хэлэхгүй ч гэсэн дотроо ингээ бүртгээл. За тэгэл нөгөө хүүхдүүд ингээ гэрт хүн дагуулж ирээл эренгүүт бүр тэр чин
өргөжөөл одоо бол би ч ингээ ачаа үзчихлэр цагаан сар бол одоо миний хувьд ингээд хүлээдэг баяр болчихж байгаа байхгүй. Би одоо хүүхдүүдээ бүгднгийн нэрэх ач мачаа ингээд яг нэг ингээ миний дүүнер мөнер миний хүүхдүүд ач гэдэг бүгд ингээд нэг дор суугаад одоо энэ дахиад нөгөө ритмтэй цаг үе ритмтэй нийгэм гэдэг шиг бид нар одоо гэр бүлэрээ суугаад өглөөний цай уучиж чадахгүй шүү дээ. Тийм бодлоо. Тий, 3 хүүхдтэйгээ ингээ их нартайгаа суугаад бэртэйгээ суугаад бүгд нэг өглөөний цай ууж амжихгүй байна. Тэгэхээр одоо энэ баяруудын бас нэг сэтгэл татаад байгаа юм шинэ жил гэхэлэр нөгөө гэр бүлэрээ бөөгнөрч. Цагаан сар гэр бүлэрээ бөөгнөрчдөг. Тэгээ энэ их чухал болчиход байна л да. Тэгэхээр одоо бол цагаан сар би тэгж нөгөө залуудаа л бодож ижтэй гэж боддог байхгүй. Тэр ресторан ер нь зөв гэдэг чинь би шантраад байна шүү дээ. Олон юм шантраад тийм тэрэнд орвол тэрэн дээр айгу амар байна. Нэг дор ингээд ядчил явдлын юу химнэ цаг хугацаа зардал мөнгө химнэ гэдэг. Тэнгүүд одоо бол нэг тийм тэр санхүү манхүү дээр санаа зовхгүй болцсондоо биш бодоодсэн чинь нэг тийм хүнд юм биш байсан байна. Нэгд хоёрдугаар залуучууд тэр үеийг угаасаа туулах ёстой. Тэр үеийг одоо би ч тэгээд нэг олон айдлаар хэсгэж бас болцсон байна. Эрдэг нь бас ингээд олон болж эхэлж юм. Тэгээд ирэнгүүт чинь энэ яг мөн чанараараа байх хэвээр. Ерөөсөө л хамгийн сайхан баяруудын нэг ингээл чигсалтын тэргүүлэл ороод ирж байна. Цагаан сар мэдээ сайхан. Ер нь бол миний хувьд бол хамгийн дуртай баяруудын маань нэг. Тэгээд дээр нь би чинь нөгөө ээж аавын тогоо барина гэдэг нэг хүндхэн бөгөөд хүндтэй ажилладаг байхгүй. Тэр бол би бол тэрийг хийдэг. Тэрийг маш аз жаргалтайгаар хийдэг. Яагаад гэвэл тэр чинь нэг ээж аавынхаа дэргэд заяа та нар тэр нөгөө яг ингээд ээж аавын гэрт ингээд байдгүй хүмүүс бол ойлгохгүй. Манай дүүнер мөнөрч бас мэдгүй байгаа. Битүүний өдөр очиад заяа. Бурхан дахлаа цэвэрлцээд ингээд одоо өвөө аав маань лам хүн байсан хгүй. Тэгээ ингээд судар номыг гаргаад салхи санаар оруулаад буцаал ивхэл ингээд ёо ямар сонирхол завч гэж гараа. Ёо ямар чинь хара заа яж гараа. Тэр үед яадаг гэхээр яагаад ингэж би за уйлчих уу? Өөрөө гэдэг. Уйлчтэй гарах чи тэгвэл гоё онгоочих. Нэрээ тийм шүү бас. Ингээд манай гарим хара тий ээж аав маань ямар их ээж аавыгаа санддаг юм бэ гэдгийг мэдэрдэг байхгүй юу? Яг ингээд настаачудаа ээж аав маань ингээд ээж аавыгаа өгүүлдэг. Тэгтэл би бас тэр ээж аавыг харж өссөн. Тэгээ зарим дээр нь бүр ингээд яг ингээ хайртай тий ач зээн байгаад ингээд өссөн учраас яг ингээд тэр дурсамжууд бүгд явдаг байхгүй. Ингээл бурхан дахлаа цэвэрлэх аяга ингээл тий одоо ингээл хөөрг мөргөөр бүх юм дурсамж. Бүх юм үнцэнтэй. Яг өөр хүмүүс харахад бол яг тий нэг юм хэр болцсон дайлан ч юм уу байж болно ш. Тэгтэл тэр бүх юм үнцэнтэй. Бүх юм утга учиртай, түүхтэй. Тэгэнгүүт ингээл тэр бүгдийг ингээл хараад ээж авааргаа ярьж байгаа. Тэгэл ингээл хамт цэвэрлцээл хийгээл тэр дурсамжийг ингээл сэдрээгээл асуулт асуугаад тэр маш гоё цаг хугацаа байдаг. Надад маш гоё үнцэнтэй юм аз жаргалтай. Тэгэд ингээд тэр бүгдийг ичээд гоё идэ будаага засаад аав ээж хоёроо суулгаад цайгаа чанаад тий ингээд битүүлээд ингээд сууж хат ингээд ихэвчлэн ээж одоо сүүлийн үед бол ээж аав хоёр дээр би хүүтэйгээ ингээд очиод ингээд байгаа. Тэгэнгүүт нөгөө гэр бүлтэй дүүнер маань ингээд зарим нь битүүний хооройдоо ирдэг. Тэгтэл ингээд аав ээжигээ настай болох тусам би өөрөө одоо нөгөө одоо нас нэмэгдэх тусам ингээд энэ цаг хугацаа маш их үнцэнтэйг мэдрээд тэгээ тэрийг маш ухамсартайгаар маш гоё одоо юу гэдгийг илүү их хүндэтгэлтэйгээр хийдэг гэх юм уу та. Тийм учраас одоо ингээд надад бол цагаан сар бол маш гоё баяр. Би нэг юм асуумар санагдаад тийм. Одоо нөгөө нэг юм би бол одоо өөрөө гэр бүлээр л бодож юм л доо. Ихч нар за одоо сүлд бол ингээд дүүнер нэмэгдчих шиг боллоо. Очингууд угаасаа ингээд нэг юм галтгооны уур амьсгалагч нэг юм байх шиг байна тий. Яг нэг нь ингээд өмсөө арилгаа тэнд нэг юм
За чи минь яаж энэ минь яаж сүүлдээ тэр бүр ингээд нэг юм яста бидний подкаст чиг болж байгаа шиг байгаа те тэр дотор тийм яг эмгэгтэйчүүдэд болд юм уу тэнд болохонд ер нь бол тэр чинь бууз ажиллагаан дээр болчихдог байхгүй юу? Бууз ажиллагаан дээр чинь өстө жинхэнэ ингээ подкаст үз. Жинхэнэ подкаст. Тийм жинхэнэ ингээ бүгдээрээ тойр зугаал. За одоо тэгэл те тэр тэгсэн тэр ингээл өстө хүнтэй өргөж утсан. Найз охинтой олсон гин тэднийг тэгсэн гин тэднийг ингэсэн гин гээд өстө жинхэнэ подкаст чинь өстө насаараа тэгэл ян зүрээрээ болдог. Тэр бол үнэхээр бас айгүй гоё том үйл явдал шин ингээд нэгнийгээ бас ингээ сэтгэл санааны хувьд тэр те ямар яваан гэдгийг ингээ мэдэх тандах тийм айгүй олон юм болдог тэнд. Тэгэд ер нь бол ингээл маш гоё баяр ёслолын байдалтай л болдог шүү дээ. Бүүнөрөө цуглаал гоё дуртай. Манай ээж мэж бол ингээл хүүхдүүдийн дуртай амттангаа бэлдээл те. Тэгэл уух юмудаа бэлдээл. Миний хүүхдэд юу уух юм ингээл тэгээ нэг юм гоё л амар гоё урамсгалтай гоё. Далимт нэг вайн даа бастай гоё байдаг шүү. Тийм. Тэгээ манайхан шалахгүй нэг вайн задлаа талд нь үргээл яа. Ихвчлэн ингээл нөгөө манай ээж аавч нь өөрөөсөө нэг тийм юм хэрэгэлдэггүй хүмүүс болохоор нэг тийм угаасаа хүүхдүүд нь ч тийм байд юм уу? Бид нар ерөөсөө нэг тийм юм хэрэглээ. Хамгийн их уудаг нь л би байгаах. Би бол винол ер нь бол гэхдээ ээж аав хоёр маань ч мэддэг цагаан сараар нэрийг ингэдэг шүү дээ. Аав ээж маань ингээд суулгаад ингээд шиний нэгний өглөө ингээд хүүхдүүдэд бүгдийн нэрхээр ингээд суулгаад тэгээ аав маань ингээд ерөөлөө хэлээ тий. Тэгээ ингээд эдийн ээж гэдэг утгаар ингээд арх хундаглаад тэгээ ингээд цээр гаргадаг байхгүй юу? Аавынхаа хажууд тэнгүүд хөө би ч нөгөө тоогооныхаа ажлыг хийгээл галтгоонд байж хат хөө аяаш наашир за энд суу. За манай энэ бол одоо хамгийн ихтэй одоо олон хүнтэй таньж мэдхгүй газараар одоо өөр хүмүүстэй уулздаг. Тэгээ ийм арх дарстай их ойр байх магадлалтай хүн. Тэгээ тэр тийм утгаараа за уучлаарай. Янз бүр тийм инээдтэй нүү. Би ч гоёстой хамгийн ойрхон байх магадлалтай. Гүг ер нь бол манай гэрт бол яг тийм байхгүй. Одоо жишээлбэл одоо янз бүрийн юмны нээлт ч юм гэдэг юм уу тийм юмны банкет болдог. Эсвэл ингээл яадаг. Ер нь бол тийм штэ. Ер нь тийм тэнгүүд аав маань тэгээд аавынхаа хажууд суугаад нөгөө амс цээрээ гаргадаг байхгүй. Тийм тэгээд тэгж цээр мэрээ гаргадаг штэ. Тэгээ ер нь тиймэрхүү уламжлалууд айл болгонд байдаг л хэлгүү дээ. Тэгээ түрүүн би нэрээ яагаад үлснэ дахиад одоо тайвширсан дэрээ хэлгөө. Яагаад тэгэхээр одоо ойлгохгүй ярьж гэж. Нөгөө бид нар ч нөгөө нэг өөрсдөө ээж аавтай болохоор нэг тэрийг нэг анзаардаг юм байна. Ээж аав маань хэдийгээр ингээд нас өндөр болсон ч гэсэн бас ээж аваагаа санаж л байгаа штэ. Тий. Одоо балаа юм би дахиад зингэрээд зүгээр энд бай. Хайрцгаараа байна гэж. Тэрийг ингээд өмнөөс нь ботхоор амар ингээд яа бид нар ингээд хизээ нэгэн цагт аав ээж мань ингээд тий жам явхад бид нар ямар хэцүү байгаалаа гэд бодогдоод идэг байхгүй. Тэгээд муу ёрын чим шиг санагдаж магадгүй тэгтэл энэ чинь чам юм чи. Тэгэхэд би өөр хүүхдтэй юу хэлж авах вэ? Ээж аав маань ингэж юм. Тэр үед би бас хүүхдүүдтэй ярихын тулд би тэрэнд маш их ач холбогдол өгж ингэдэг болсон. Энэ бас насныхаа гэж. Яна дахиад үйлчлээ шүү дээ. Гэтэ уучлаар миний найз чи айлын тамхуугийн шít нөгөө нэг аавны авсан тим юм болохоор найзд маань бас жоохон эвгүй санагдчих магадгүй. Зүгээр одоо яг тэр гэр бүлийн ээж аав бид нар ч нөгөө өөрсдийн амьдрал яглаар эцэг их орхиол тэгэл явцдаг штэ. Тэгсэн мөртлөө одоо ингээд нөгөө би нөгөө том хүүхдүүдтэй болохоор яг илүү энэ асуудал над дээр яригдаад ах шиг байна. Тэгээ өөрөө яг ингээд хүүхдүүд одоо энэ гэрээс гараал тэ ихнэр мэхнэр аваал ингээл эрхийн алдад энэ хүлээлтийн үн цэнийг мэдэж эхэлж байгаа байхгүй юу? Тэр аав ээжийн хүлээлтээ. Тэгээ миний нэг хөгжүүлж байгаа цохол төр байдیں۔ Тэгээ би өөрөө тэрийг одоо яг мэдэрч эхэлж байгаа юм байна л гэж бодсон. Нэг өвгөн юмг хоёр нэг том байшин ойн захад байшинд амьдардаг. Тэгээ ирсэн зочин та хоёр ингээ хоёулах навэд юм уу тий ингээд та хоёр тэтэрхий том биш үү ингээд нас дээр гарцсан хүмүүс нэг нь жижигсгээд ингээ үгүй хүүхдүүд ирж хондг юм аа хизээ гэдгсэн жилдээ ганцхан баяраар ирж шинэ жилээр ирж хонд юм аа гэд тэгээд та тэгээд ганцхан хонуулахын тулд тэр хүүхдүүдээ те бүгдээр ингээд хонуулахын тулд бүтэн жил энэ байшинг ингээ яаж байгаа юм гэсэн чинь тэр үний хувьд байшингийн том хэмжээ хамаагүй том жижиг хамаагүй хүүхдүүдэд талбайтай байлгах гэдэг те тэгэхээр хүүхдүүдийн үнэрэнд унтах сайхан штэ гэж.
тийм. Тэгэхээр тэр нөгөө тэгж их хүлээж юм санаж интэй ганцхан хоног цуг хонохын тулд бүтэн жил тэр байшин тэр хоёр ачааллаасаа хэтэрсэн тэр арчилгаа хийгээл байж юм ч гэдэм юм. Тийм. Тэгэхээр тэр эцэг ихийн хувьд тийм л юм билээ. Би одоо бас ингээд энэ айгүй сони юм билээ. Хүүхдэн том хүү ингээд хажууд за манай том хүү өмнө говийн хөргөн энэ цагаан сараар ч одоо за өмнө говьд шиний нэг юм яах вэ ингэхүү тэхүүгээ зүгээр өөрөө дотроо тооцоо хийж яхад миний энэ пал гэл ингээл шиний нэгэнд миний хажууд байхгүй байх юм бах та ингэм бах та гэл нөгөө ач маа надад одоо хизээ яах би ингээ асуухгүй байгаа мөртлөө яг тэр нөхөр бол зүгээр ингээ суугаад байгаа байхгүй. За битүүн чи хэдэн гэлээ шиний нэг жид за өмнө говь явуучвал битүүнд явчих уу эсвэл шиний хоёронд явчих уу гэж байгаа надад энд бүр ингээд үйлчлээд байгаа байхгүй ажил би зүгээр сонсож байгаа хүний хувьд тэгээд хариу нь яаж гарах нь гэдэг шиг би бүр ингээ хүлээгээд ижил хариугаан гарахгүй за тэгж яхад яйдаг ингээ явчихлаа би бүр ингээ яах юм бол гэдэг тэр чинь одоо надад хүрээд ирлээ шүү дээ танд л ороод байна шүү дээ тий нөгөө хүүхэд том болчихлоо яг энэ төрүүлээд мэдрээд эхэлж байгаа байхгүй тэгээд хаана шинэлэх гээд байгаа юм бол энэ гэдэг аюу чухал болж мал тий тийм л үү. Подкаст румын хамтрагчаар Zubroco бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр Zubroco брендийн цоо шин нэр төрлийн бүтээгдэхүүн маань за Монголын дэлгүүрүүдээр худалдаанд гарч ирсэн байгаа. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд Zubroco Charna гэдэг нэртэй бөгөөд за Zubroco брендийн арай илүү премиум хувилбар юм. Тэгэхээр Charna брендийн хувьд өндөр чанарын сонгомл үр тарианаас гаргаж авсан хамгийн сайн спиртийг ашигладаг бөгөөд за аманд илүү дүүрэн тэнцвэртэй мэдрэмжийг өгдөг спирт юм. Тиймээс согтууруулах ундааны талаар мэдлэгтэй хүмүүс маань анх амсаад л мэдхээр илүү тийм сайн чанартай бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр савлгааны хувьд ч гэсэндээ ялгаатай хар шил амун минимал дизайнтай болсон байгаа. Өнөөдөр хэрэглэгчид Zubroco брендийг чанартай арх гэдгээр нь аль хэдийн мэддэг болсон. Тэгвэл Charna бол тэр итгэлийг илүү өндөр түвшинд баталгаажуулж байгаа хувилбар гэж ойлгож болно. Ингээд подкаст румын хамтрагчаар Zubroco брэнд бүхэнтэй хамтран ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн Charna. Би бас их сонио саяхан манай аав ээж хүү энэ төр бүгд Вьетнамд байгаа байхгүй. Тэг яг одоо 3 дахь жилдээ тэнд ингээд байж байгаа. Тэг би яг миний ажил мэргэжлийн онцлог тэр учраас айлуулах боломжтой болвол те одооноос олоолгоё гэдэг санаатай. Тэгээ усанд орж гараад ирчих нэг юм одоо манай хүүж байгаа л та 3 гарантай. Тэгээд гинт амар санаж шүү. Өмнө бүр хизээж санаж үзээгүүгээрээ санаж байна. Аавыгаа ээжигээ эмээгээ өвөөгөө хэний ч сандгаас илүү шал өөр саналд орж ирж байна. Тэгээ би батсаахгүй. Пүүх аав намайг ингэ сандаг байсан юм байна. Би бодоод пүү энэ хэвээр сони юм байна гэсэн. Аавыгаа өрөвдөд газараа уйлж үзлээ. Харин тэр чинь надад сая өгдөөд нь шүү дээ. Харин тийм. Харин таныг харчаал за энэ хавцаа юм байна да гэж бодлоо. Тэгээд гоё юм бэл. Ямарч тийм сони өмнө байж байгаагүй. Яг энэ насанд ирэх хэвэл саналт юм шиг байна тий. За минэз. За минэз яаж чинь цагаан сар тэрийг ач холбогдлоо гэж. Цагаан сар сайхан баяр. Цагаан сар бол нэрээ үнэхээр гоё баяр. Угаасаа үед гармаагч гэсэн хэлсэн ингээ хүүхдтэй үеийн цагаан сар бол үнэхээр гоё. Бэлэг авах нь гоё. Тэгээ яг тэр нэг бууз мууз идэхтэй биштэй гол нь газ гараал ингээл өгтөн тэр бэлгнүүдээ тэгэл бага ихчтэйгээ би ч өөрөө айлын хамгийн баг дээрээ 4 ихчтэй. 4 ихчтэй ганцаа эрэхтэй отгоо. Тэгээ тиймдээ ч бас яг хүний ормонд нэг али гэдэг нэг алгадаад авах нэг ах мах байгаагүй ш тэр юм уу. Ер нь жоохон бас уйлангаа. Би сая барайл байж л. Би бас энэ нөгөө уйлдаг нэвтрүүлэг болгочлоо. Уучлаарай санаж. Бидний нөгөө нэг мэдрэмжшил их ч нөгөө уран бүтээлчлэгээр тэгдэм юм болов. Харин эсвэл одоо хов үнээс юм аа. Ямар ч сан би ер нь жоохон эмоц өндөртэй магадгүй. Эмоц өндөртэй тэгээд сая өвөөгөө ярьсан бол би одоо яг үеийн ташрамдаа бас эмээгээ ярмаар байна. Би бол бас л эмээгийн хүүхэд өвөөгөөс илүү өвөө бол намайг бүр 2 настай байхад одоо нас урсан. Тэр үний одоо хүүхдүүхийг бол мэднэ. За манай эмээ бол нэлээд номтой мэдгүй мэн мэгзэн байхгүй. Тэгэл эмээгүү цагаан сар өстө онцгой байл. Эмээгүү болсон тэр жилийн цагаан сар. Бид нар тэр үнийг л хүлээдэг юм байлаа. Хамгийн өндөр настай хүн ингээд яваад өчгөр. Нэг эмээл хөл хоймор ингээл боовныхаа ард нэг юм претхэн малгааных нэг оройн харагдаад сууж идэг. Жилээс жил жижигрээд тэр дууны үг мүг яг үнэн. Тэгэл манай эмээ өөрөө нөгөө номтой учраас өдөржингөө нөгөө ирэхээ эргүүлж хитэн 1000 дүнчүүрээр нь байна уншдаг. Тэгэл манай эмээ 103 хүрсэн.
эрхнийхээ тоогоор өгн наслыг гэж утсан чадсангүй дээ гэдэг. 108 насл байсан юм байл. Тэгээд номтой өгн айхтар тэгэл одоо өөрийнхөө урд хойдох бүх юмаа хийгээ явцсан. Эмээг маань одоо өнгөрөхөд бол лавнаар ирээд ёо энэ хүн бүх юмаа хийдсэн байна өө гэл. Би жижигдэх юм байл гэж хэлсэн. Тэгээд эмээгүй яг эмээ байхгүй тэр жилийн яг дараагийн цагаан сар бол өстой худлаа ил хөл юм байлээ. Тэгээд тэр үе чинь би чинь эцэг болоогүй аа болоогүй. Тэгээ энэ жил ингээд өөрөө аа болоод ирэнгүүт яг түрүүний гармахын хэлдгээр яг одоо нөгөө нэг залуу үе дээр явж гин. Яг одоо яг л одоо ихнэр өтөр бодож за манайхан тэдүүн тэдэс тэдүүн батаах дорж авах гэдэг бүх мөнгнүүдэд золгоотын мөнгө за ингээд хүргөө ороод тэдэг жил дээр явж байгаа. Одоо энэ жил ядаж нэг бас нэг айтайхан юм дээр одоо мөнгөн дээр арх тавья гэл ингээд яг ачаалтай байгаа бас стресстэй байгаа тийм үе дээр тэгээд яг ингээд аа болоод эцэг хүн болол ингээл үйж ангууд яг л тийм бэл. Би одоо нэг ус уран бүтээлч хүн тийм байт юм болов хүүгийнхээ хэдэн жилийн дараахыг би ингээл одоо ингээл бодоол яг төсөөлөл би ч гэсэн ингээл эмээгээ ингээл санах байх та ээж маань өнгөрөөд өгвөл өстой энэ цагаан сар ямар утга учиргүй болох вэ гэл яг ингээл боддөг юм л. Тэгээд энэ яг миний ганц эмзэгэлдэг юм хэл одоо сүүлийн үед ингээл хэн нэгэн зурхаач гэдэг ч юм уу хэн нэгэн философч хэн нэгэн дурын хүн нь монголчуудын энэ сайхан баярыг зүгээр ингээл энэ бол одоо тийм одоо тэ мөнгө төгрөг янз бүрийн юмнуудаараа энийг болоод улам цомгох хэрэгтэй. Энэ бол одоо эрх мэдэл янз бүрийн юмнаараа өрсөлдөг тийм баяр. Энийг одоо зүгээр л нэг болгоод зүгээр нэг хоёр алгын дээшээ харуулсан болоод нэг чихэр атгаал өгөлдөө мөгөлдөө. Би болохоор энэний эсрэг үгүй. Яадгийн үр зээлээ тавиад, тэтгэврийн зээлээ тавиад, хуруу өмсөө хавглаад олжлсан мөнгөөрөө хүссэн бэлгээ авна л үз. Хүссэн одоо сайхан тарган цэцгэлэн ууцаа авна л үз. Бив энэ дээр сайхан энэ сайхан баяраараа хөтөл нь яг сайхан тэмдэглэн л гэж боддог. Тэгэхгүй бол ингээл хин нэгэн философч энэ бол одоо төвдөөс үүдэлтэй ийм баяр. Энэ бол одоо боовныхоо хэмжээгээр ууцныхаа хэмжээгээр өсөлтөг баяр. Энийг одоо улам л багасгамаар байна гэл. Үгүй юм байлээ. Энэ бол бид нар яг гэр бүлийн баяр юм бэл. Тэгвэл ууцныхаа том жижигээр боовныхоо нэг боовныхоо юугаар өндөр намаар өсөлтдөг үе одоо хойно хоцорсон юм. Хоцорсон бах уу? Энэ бол зүгээр байхгүй л. За надад энэ хөвгчлээ асуулт. Sorry, тодод дууссан уу? Дууссан. Цагаан сараар орлоо. За ингээд 5 гидэнүүд байна, ууц байна, сайхан боо байна те ингээд ар бол арц юу гэдэг бүгд байгаа. За энэ дотроос оронгууд нь хүнд нэг юм маш чухал идэх юм байгаа штэ. За миний хувьд жишээлбэл би бол нийс салаатанд маш их ач холбогддог байхгүй. Нийс салаат сүйтэй цай хоёр бол ерөөсөө ингээ хамгийн чухал. Бууз бол нэг чухал биш. Яг бууз бол байдаг. Тэнгүүд одоо надад нэг ихч байдیں۔ Одоо тэр ихчинд очиж би ерөөсөө жилийн жилд очиод нийс салаатанд нь би нухсгүй. Очоод нийс салаатыг нэдэл цайг нуух нэг тасархаа байдаг. Тэг гарахтаа би ингээ гуугаад ихчээ би нийс салаатаас ч аваа явчихгээ аваа гардаг байхгүй. Тэр шиг та хэд жишээлбэл одоо яг те одоо нарийн ширээнээс хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ? Юунд их ач холбогдлогдог вэ? Би бол ангитэй буузанд ач холбогдлогдог. Ер нь тэгээд манай ээж маань өөрөө яг гачин сайхан хамттай ээжийн гарын бууз бол үнэхээр гоё. Тэгээд би өөрөө нэг тийм дээр нь ингээд лаглайлгаад зузаалаад чимхэлт нь ингээд зузаан гурилтай буузанд ер нь багасаа дургу. Тэгээ ээжийн гурил зуурсан гурил тэгэл яг элдв янз ямтлагч хийхгүй давс перц гондоо ийгээл сайхан үхрийн хоньны махаараа хийгээл элдэлт мэлдэлт надад зориулж бүр хийдэг. Миний хөө зузаан гурил. Тэгээд ганц хүүтэй бол ёстой. Би чинь ястай эрх тангчтай тэгээд дөрөв өгч нараа ээж нь 5 эмэгтэй хүний донд нэгжсэн өгч чинь тэгэл ерөөсөө яг баг багтаа л идчихсэн тэр буузыг тэргөөрөө л зүйлийг төс ингээл төсөөлчдөг. Ингээл зарим ингээл найз нөхдийн дэ орно, өөр ах эгч нарын дэ орно. Ингээл оронгууд чинь ингээд буузыг би бүр илт ялгаад идэх болсон ерөөсөө. Энэ явахгүй гөрөл байна. Яас цацаа гөрөл. Аргагүй биш энэ тосоох юм шим шүүс алгаагаа тэгэл өстой за Монгол 9 3 гэл 3-ыг л иддэг. Буузанд маш их ачаад гоё буузтай байлбал би цохиж өгдөг. Үнэхээр бууз бол гоё. Зөв. Бууз бол яалтчгүй гол юм л да. Цагаан сарын баяр юм бол яалтчгүй гол. Тэгээ нэг айл-айлаар ороод хар ингээд буузны нөгөө баг нөгөө аймагаараа онцгой өөр байгаад байдаг шүү дээ. Амтлагын хүртэлтэй. Зарим нь гондж явах шиг, зарим нь таанж явах шиг, зарим нь одоо ингэ байдаг ч юм уу. Зарим айлын буузнууд нь ёроолууд нь байдгүй. Арай цагаан сарын буузнаа ёроолгүй бууз өгч юу? Үгүй яг хөө тэгэл зарим нь тэгэл тийм болоогүй бүтээгүй юм байна шүү дээ.
Тий, тэгээд хөрхи зарим хүмүүс ч тэгэл туршлагагүй тоогоо баригч мөрөгч байл тэгэл таарна шүү дээ одоо тэгэл. Тэгээд миний хувьд бол цагаан сарын хамгийн гол юм бол тэгэл бүгдээрээ л нэг гоё ингээл нэг цогцсон байхад л болд юм да. Тэгэл одоо нийс салаа дааж сайхан хийн те буузаанаа нь гоё хийчин. Тэгэл ер нь одоо нөгөө миний ажлын онцлог гэх юм уу хэн нэг үлдээхгүйгээр бүгдийг гоё жигд дайлгах айгуу чухал байхгүй юу. Заримдаа ингээ хитрхи олон хүнд зэрэг ороод ирэхээр заримд нь бийз мийз өгөөгүй ч байд юм уу. Зарим хүмүүс ч ингээ одоо тэнд ингээ цай аялж хахад ингээ цай өгж явахдаа дунд нь нэг хүнийг орхих ч юм уу. Тэр чин за бурхан мэн тэр бол хамгийн том алдаа байхгүй. За алдаагүй л цагаан сар байвал тэгэл болоо. Ер нь бол тэгэл бүгднгийн сайхан жигд дайлаад те бүгдэндээ минь дуссан мэдээд ингээд бүгднгийн ингээд гой суулгаад гаргацсан байхад бол миний хувьд бол тэгэл сайхан болчихж байгаа юм. Тэгээ ер нь мэдээж яриг айлд ороход буусны амт мэдээж гоё байх хэвээр цай сайхан байх хэвээр те гоё сайхан сүүгээрээ сүлдсэн байхад тэгэл ерөөхдөө тэгэл болчихно дөө. Подкаст румын хамтран ажиллагчаар 2025 оны за хэрэглэгч үйлчлүүлэгчдийн судалгаагаар за хятад хоолны ресторан дотроо хамгийн шилдэг буюу за номер 1 болж чадсан за Юлон хятад хоолны сүлжээ ресторан бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Юлон рестораны хувьд одоогийн байдлаар 5 салбартай Баян бүрд, зайсан, төмөр зам, 3-4-р хороолол тэрэлж гисэн 5 салбартай. За жинхэнэ хятад зоогийг монголчуудаа урайнд ор мэрэгжлийн хятад тогоочдын уламжлалт болон за орчин үеийн жороор бэлтгэсэн 300 гаруй төрлийн хятад хуурга, хот ботыг хостуулсан үйлчлэгээр үйлчилж байна. Хятад үндэсний хоолны соёлыг хятад тогоочдын ур чадвараар амьлуулж амт чанарын дээдийг монголчуудаа өрхийн зэрэгцээ 5 тухтай орчин зочломтой үйлчлэгээр та бүхэнд үйлчилж байна. Подкаст румын хамтрагчаар Юлон бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Нэр нь л бууз л байна л да. Гол юм чинь хүн тэгээ хүмүүс нэг ярьж байгаа тэдний бууз ямар гоё байсан бэ гэдэг. Тэгээ хүмүүс ч ингэдэг чинь өдөрт олон айл хэсэг болохоор ингээ хойрлж бүрэн цадахгүй явна шүү гэл нэг 3 буузнаас илүү явахгүй шүү гэнэ. Зарим айлын бууз чинь зүгээр нэг 2 дахь айл дээр ороход өдрийн төлөвлөгөө ивдээ ичдэг. Нэг за нэгийг гэл дотор аваад нэг за нэгийг гэж ингэсээр байгаад дараагийн айл дээр бүр төлөвлөгөө нурцсан явж идэг. Миний хувьд болохоор яг анх хүүгээ ингээл том хүүгээ гараад яснаас биш манай хадмах их гоё боорцогтой байхгүй юу. Тэгээ нөгөө том идэг чинь нэг дүүргчдэг ш цаг идэгж байгаад ингээ өрдөг. Тэр боорцогнаас нэг их гоё боорцогтой. Тэгээд нөгөө аавын өглөөний цайгаад одоо манай 3 хүүхэд бүгд бүр тэр уламжлал болохоор хадмынд очиод маргааш өглөө хоноод өглөө нь шинээр бууз жигний ингээ тгий гэдэг үг аав цай бэлдэж байгаа ингээл би нэг өглөө усаал яг ингээл нөгөө хүзүү сарны махнаас өөх махын яаж нэмхэн ингэж маш нэмхэн ингээл нөгөө хүүхдүүдийн тоогоор аягын тавьж байгаа яг бүгдэнд нь ингээл тэгэл боорцгоноос яг бүгдэнд нь ингэж шууж хийгээл тэгээ өчигдрийн нөгөө буузнаас шинээр жигнэх биш нөгөө хуучин буузаа ингээ тийм шиглээ тэгээ сүдээ цай хийгээл ингээ аавын өглөөний цай гээл тэгэл тэр чин нэстэ янз нь штэ тэр гоё боорцог бууз нөгөө нэмгэ ирсэн хүзүү сэрний мах тэр бүгдийн тэр цайны амт тэр тусмаа аав өөрөө ингээд хийж өгөх нь хамгийн гоё байхгүй. Тэгээ аав ингэдэг байхгүй. За миний хөө ингээрээ гэртээ хараад ингээд идэрээ гэл ингээл юм ингээ хувь ингээ боогол өгдөө штэ. Гэртээ ирээл ингээл хэрчээд идэхэр аавынхаа гинт нэг тийм гүцгөө санагдаад идэв штэ. Яа ингээд тэр аавын өөрөө гараараа ингээд хийж өгсөн нь бүр үнэхээр гоё. Тэр чин бүр ингэж байгаа. Би одоо олон жил тийм өглөөний цайсан. Энд миний яг гэж байгаа бас. Тэнгүүт яг бүгд юм жигдэх адилхан байх хэвээр ерөөсөн. Тэрэн дээр нэг жоохон юм зүсэлтийн хэмжээ алдчих юм бол аваад өөрийнхөө аяргаар хийчих. Тэгээ жоохон өөрчлөг нь өөрийнх рүүгээ чинь. Тийм тэгээ яг адилхан байх хэвээр гурлаа ингээ тэр зүсэлт мөсөлт хэмжээ нь яг л адилхан. Жоохон хэмжээ алдчих юм бол өөрийнхөө аяргаар хийчих. Тэгээ хэмжээ алдснаа тэднийг нь цуглуулад өөрөө уучж штэ заавал хийгээд явчих. Тэгээ тэр өглөөний цай их гоё байдгийн цагаан сараар надад. Тэгээд яотон дүрээд Яата игээд тэгээд тэнгүүтээ заяа. Үгүй та нар тэгж амталж үзэр заяа. Махаач идэн заяа. Буузаад идэн. Тэнгүүтээ яг хэвийн боомноос боорцгоноосоо идэхтэй яотонтой ингээ идээд зэрэг заяа. Айгүй гоё. Би бол ойлгохгүй. Би бол ерөөсөө та нар бол ойлгохгүй. Сахарт ерөөсөө ойлж идэж чаддгүй.
Би яг тийм хүмүүс зөндөө байдаг л да. Тийм. Би тэр төрлийн хүн биш ээ. Гэтэ яг дуршааж үзэж болох юм тий. Бүр дуршиж бодож байгаагүй юм байна ер нь бол. Яг энэ Йотон гэдэг маань өөрөө бидний үеийнхний бас нэг юм гоё юм нахгүй. Хамтлагааны нэг тийм тусдаа соёл байна л да. Яа. Ирээд их юм биш. 90 оны нэг вандрин гэдэг шиг үү. 90 оны юмгүй үед тэр Йотон оргож идэн гэдэг чинь бол бас нэг тийм тансаглалын нэг хэлбэр байсан цаг үе байна. Цагаан сар Йотон бас гоё шүү. Тэр бол Йотон идээд байгаа гэхээсээ илүү дурсамжаа амсаад байгаа юм болчиход байна л да. Хүүхэд насны дурсамжаа амсаад байгаа тий. Дурсамж гэснээс одоо манай хүүхэд бол жишээлбэл би одоо ингээ хүүхдтэй хатаархдаг байхгүй. Ингээд хүсэж байгаа юм нэг бүр амар заа юу. Ава what to go зүгээр хүслэн заа юу. Яа болоочтой. Бид нар 3 настайдаа юу хүсэж исэн бэ? Гадаа гарыг эсвэл юу хүсэж исэн ер нь 3 наснда. 3 ер нь та 3 наснда юу хүсэж исэн бол мэдгүй одоо яст. 3 наснда. 3 настайгаа үе санахгүй нөө. Одоос дуртай юм хүснэрэл идэж мэдэх те. Тэгэл гадаа тоглох байсан баг. Тэгээ одоо ингээл Йотон бол тансаглал байсан үе байгаа. Тийм, ер нь жоохон том болоод ирэхэд би бол тий санд төрсөн өдөр ах битэрийн төрсөн өдөр жоохон ойролцоо болгон битэрийг нийлүүлээ тэмдэглэждэг. Тэнгүүд би ганцаараа төрсөн өдөр тэмдэглэж үзсэн тий. Тэгэх юм бол би төрсөн өдрөөрөө ингээд тэр цагаан самар тэр Йотон одоо тэр нар хамб нандин шоу моогод нар чинь бас ховрын юм штэ. Тэргээр ингээл ширээн дээр ингээл тавихад ганцхан минийх байх байсан бахтаа гэж бодож исэн үе байгаа. Тийм жоохон бахтаа бол тий. Тэгэхээр одоо яг хүүхдүүд сонсвол инээдтэй сонсогдох байх та тий. Идэх юм өрөөдөж гэдэг юм уу тий. Одооны хүүхдүүдийн мөрөөд ингээд хүсэж байгаа юмыг өөрөөсөө тэгээ харьцуулж бүр ингээд өрөвдмөр байгаа байхгүй тий. What to go гэж зүгээр ингийн юм ярьж байгаа байхгүй тий. Ингээ тий ийшээ онгоцоор нисэн юу далаа дээр очиж гинөө ёо. Тэгмээд одоо танай хүүхдүүд жишээлбэл бас үнэхээр даварцсан өсөж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо энэ үеийнхэн гэж ярих юм уу тий. Тэгэхээр жишээлбэл одоо хүүхдүүдийн чи ихний хүслүүд жишээлбэл юу вэ? Та хоёр л ярих та. Манай хүүхд арай хүслээ хэлэх болоогүй л байна. Ганцхан үг хэлдэг. Жилийн дараа хэлнэ шүү. Тийм ээ тий. Танай хүүхдийн чи хамгийн гоё хүсэл нь юу вэ гэхээр мөмөл идэх байгаа тэгэл одоо. Бүх цаг үе нөгөө одоогийн хүүхдүүдтэй. Бид нөр өөрсдөө бас хүүхд байхад аав ээж нарын хувьд одоогийн хүүхд байсан. Бас л ийм зөрчилтэй. Тэгэхээр нэгэнт одоо альч нийгэм ингээд нөгөө хөгжил рүүгээ ороо явж байгаа учраас тэр чинь яг л давтагдахгүй болчиход байна л да. Нэг байрандаа одоо жишээ нь 20 жил ямар ч нийгэм байхгүй байгаа байхгүй. Тийм болохоор цаг үеийн зөрчил бүх цаг үед гарна. Дараагийн одоо миний хүүхдүүд ч гэсэн хүүхдүүд нь том болоход одоогийн хүүхдүүд дээр очино. Тэгэхээр энэ бол бас их чухал юм байлээ. Одоо би том хүүхдээ ингээд яг өөрийнхөө хүүхд байсан шиг хүмүүжүүлэх гээд их оролцсон байгаа байхгүй чи ингэж болохгүй шээ тэхгүй шүү ингэхгүй шүү ингэнгүүт эн чинь энэ цаг үеийн хүн байгаа байхгүй. Тэгэхээр энэ цаг үеийн хүн чинь миний цаг үетэй ингээд уйлдаж чадахгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр үл ойлголцол үүсээд би одоо жишээ нь хүүгийнхэн хүсэл гэхээсээ илүү манай хүн ингээл 13 4 таахтаа ингээл ийм микрофон авмаар байна. Би ингээд рэп хиймээр байна. Гэртээ дуу бичмээр байна мэн гэдэг. Тэгэхээр би ингээ юу гэж бодож байгаа гэхээр за хүүхд байхад ингээл хүн болгол нэг юм сонирхтыг тэгээ хайдیں۔ Тэрнийхэн төлөө нэг баахан мөнгө өрөөлтэй нэг 2 3 оролдож үзээл тэгээл хаяна гэл ингээд гэл үүсгчдэг ч гэдэг юм уу те. Гэтэл одоогийн хүүхдүүд чинь бол тэрийг авч хэрэгжилжтэй ингээд ядаж би өөрөөр нь фейлдүүлэх хэрэгтэй байсан байна л да. Тэ. Тэнгүүд би дотроо зүр өрчилж төсөөлөд баахан мөнгө үрж байгаа л те. Наадах чинь хэд ингэнгүүт тэр нэг пүүлт гэл ингээл юм шиг бараг 4 5 сая төгрөгч болчих гол ингээд ингэнгүүт за ийм юмар бол нэг тийм тест хийхгүй хүүхд мэн гэлтэй. Тэгэхээр тэр хүүхдийн хүсэл би ингээ хааж байгаа нь миний л асуудал байсан мэл би юун дэр мэдсэн гэсэн чинь том хүүгээ миний ч одоо эддээ байлаа гэсэн 15 таа гэл тэгээд одоо ингэмээр одоо ингэнэ гэл заалны пүүз годомжны пүүз гэсэн тэрийг одоо бас ингээ ялгаад те миний үед бол одоо нэг л пүүз нийлүүлэл гусдаг байлаа шүү дээ углын угаагаал арчаал тэгэл явдаг байлаа шүү дээ миний үеч эддээ л аав нь одоо чиний насн дээр ч аавыгаа алдсан 4 дүүтэйгээ ажил хийгээд те энэ ингээ цайн унтгалж 100 төгрөг авдаг энэ түгийн эдийн зах дээр арьс нэхий хурааж өгч талхны мөнгө авдаг эд бүр ийм л байлаа штэ гэтгсэн манай хүн надаас ингэдэг та надад наатаха 2 дахь хэлж байна
Тэ. Гэхдээ одоо тийм л байсан. Тэгэхээр чи одоо яаж ийн? Өөр юм ингэмээр байна. Тийм юмны гэд ингээд тэгж ийн. Би одоо их л зөв юм ярьж байгаа гэж бодож байгаа шүү дээ би. Хариулт амар байсан байхгүй юу? Та энийг над хоёр дахь л чинь тэгэхэд та яг наадахаараа яг яа гэдэг юм би ерөөс ойлгохгүй байхгүй гэж байгаа байхгүй. Та аавгүй болсон юм байна. Би аавтай байна. Та ингээд 4 хүн чинь дүүтэй юм байсан юм байна. Би ингээд 2 дүүтэйгээ аавтайгаа ээжтэй юм байж гин. Тэ. Тэг би одоо эсвэл яг таны хэлснээр би одоо гараад ажил хийх гэсэн та намайг яг юу гэж хэлээд байгаа тодорхой хэлчих гэсэн чи би нэрээ би юу яриад байгаа юм боллоо. Аа. Тэг би жоохон бантаад яг нь ер нь аав нэг тиймэрхүү яасан мэдээллийн чанартай. Тэгмэд нэрээ би яг хүүхдээсээ юу хүсэж байгаагаа өөрөө төлөвлөөгүй гэж зүгээр шууд өөртөө харьцуулаад тэгэл нөгөө яг эцсийн хэлээд байгаа уулган тэр байгаа байхгүй. Одооны хүүхдүүд бүх юм чинь бэлэн даварцсан байна, ингэсэн байна гэдэл тий. Тэгэхэд таны хүүхэд одоо гимээр бол чи гээд байгаа болохоор тэр хүн чинь тэр хүний хувьд easy болчихлоо штэ. Тий. Ингээ нисэх нь айгу амар. Яг аав нь аваад нисээд байгаа учраас айгу амархан байна гэж ойлгож байна. Тэнгүүд нөгөө чинь нисэх бол айгу одоо нэг нисэх болцсон. Тэрнээс тэр хүн чи одоо санхүүгийн тооцоол ажлын хуваар мовоор бодохгүй учраас гэмтэл толгойд нь орж ирэхээр аав хизээ гэх нь яг аргагүй болчихж байгаа байхгүй. Яг л тэр асуултыг үндсэндээ та өөрөө тавьсан ба. Би болгоцсон байгаа байхгүй. Тэгээ би бол ер нь аль болох өөрийн туршлага, өөрийн амьдарч ирсэн туршлага, өөрийн одоо яг тэр хүний насан дээрх туршлагыг хольж ярина гэхээсээ илүү тэр хүн өөрөө цаг үе дээр өөрийнхөө цаг үе дээр 20 настай амьдарч байгаа байхгүй. Би бол тэр цаг үе дээр 40 гарцсан явж байгаа юм да. Тэгэхээр тэрийг илүү сонсох хэрэгтэй юм байна. Цаад хүнийг тэ хүүхдээ илүү сонсох хэрэгтэй юм байна. Надад одоо бүтэхгүй болохгүй сонсогдож болох бол хамаагүй юм байна. Ягаад гэвэл яг тэр насны хүслийг тэр цаг үе дээр нь хүсэж байгаа хүн чинь тэр хүн байна. За ойлгосон. Харин тийм баярлалаа. Би өнөр яг тэрээс бодсон. Яг одоо миний одоо яг 10 хэдэн жилийн дараах хэмээл яг яриад нь шүү дээ. За би бүр яг өвөө байна бүр. Тэгвэл ингэж өгөхгүй гармах. Би одоо ямар одоо тань шиг одоо олон бас хүүхэдтэй биш анхны хүүхэд. Би одоо анх удаа л яг амьдарч үзэж штэ. Яг анх удаа амьдраад анх удаа аав болоод бүх юмыг анх мэдэрч ийн. Тэгээд тэгэнгүүт би одоо ингээл за би хүүхдтэйгээ ингэж харьцсан. За би суурийг ингэж тавих юм байна. За би хүүхдтэйгээ ингэж харьцаж байгаа л ингэх юм байна. Би өөрөө багадаа ингэж өссөн юм чинь ийм болгоно гэд. Тэгээд таны ярьсныг ингэ сонсонгууд одоо би нэг тэрийг нэртнээс ингээл бодоол тийм биш юм байна. Тэр хүүхэд өөрөө бос том болоо юм байна. Ямар гоё өгөөчтэй байна. Тэгээд тоглоомч. Хандгаа юу? Тэр нөгөө би нэг тийм юм шүү дээ. Millennium-ийн Millennial тийм millennial-ийн болохоор нөгөө сэтгэлийн шархаа эдгийнгээ хүүхдээ хүмүүжүүлээд байгаа гэдэг байгаа байхгүй юу? Хүүхдээсээ суралцаад тэнгүүтээ өөрсдийнхөө сэтгэлийн шархыг эдгэж байгаа гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ бараг л ер нь бол энэ хүүхдээс бид нар суралцаад байгаа шүү ер нь бол. Надад бол бүр яг тийг санагдаж байгаа. Би ингээл хүүгээсээ аюулгүй юм сурдаг шүү дээ. Тэгээд нөгөө нэг зарим ээж аауд чинь юу байд юм шиг ба. Хүүхдтэй ингээ харилцаж байхдаа нөгөө мэдгүй чадахгүй гэж хэлхээсээ жоохон санаан зовоод идэг юм шиг байна. Хичээдч гэдэг юм уу, нэрлэхэд ч гэдэг юм уу тийм байд юм шиг. Миний хувьд бол би мэдгүйгээ одоо үнэхээр мэдгүйгээ шууд би мэдгүй байна. Ээж нь ингээд жоохон судалж байгаад тэ маргааш ч юм уу хариулъя ч юм уу. Эсвэл хоёулаа ингээ хамт ингээ гуглдээд мэдчихгүй. Ээж нь үнэхээр мэдгүй байна гэдэг ч юм уу тэ. Яг ингээд явчаад тэнгууд нэрнгээсээ хүүхдээ хариулахын тулд би бас тэр ингээл хайж үзэх харах болж байгаа байхгүй. Тэгэл би ингээл бид нэр хүүхдийг сургахаасаа илүү хүүхдээ айгуу сайн сонсож мэдрэгч тэгээд жоохон чиглүүлэхэд л болох юм байна да. Ингээд хитрхи нэг юм амар олон юм ингээл бодоол те. Одоо бисээ тэгнэ гэд тэргээрч байхгүй юм бэлээ. Ер нь бол тийм үстэй гарна. Одоо хүүхдээ тэгж явуулна тийм мэрэгчлээ болгоно ч гэдэг юм уу те. Тийм сайн цагс тоглодог болгон тийм гоё төгөлдөр урдаардаг тийм юм байхгүй юм бэлээ. Хүүхд өөрийнхөө үссэн юм л хийн. Бид нар шиг одоо нөгөө ээж аав одоо тэрэнд яв гэд ингээ явуулцдаг тийм үе чинь байхгүй болцоо байхгүй. Тэгэхээр яг л тэг бид нар бас ингээ эцэг эхчүүд хүүхд рүү ингээ 100% анхаардаг. 100% ингээл хүүхдийн төлөө ингээ хүүхдүүд бидний төлөө анхаардаг гэдгийг анзаарч харддаг. Бас эцэг их рүү ингээ анхаардаг. Энийг манай охин надад бүрстэй бүр мэдрүүлдэг байхгүй.
Би ч одоо нэг ганц охин ингээд их хэрэглүүлнэ. Бүр ингээд бүр унж тусаал ингээд гэдэг. Манай охин яагаад чи ирэх болж өсөв. Тэгэхдээ тэр хүн ингэж ярьдаг. Аав ингээ ирэх охинтой байхыг хүсдэг юм аа. Тэгэхээр би ингээ аав эргэж өгөх хэрэгтэй. Йоо. Тэгэхээр тэр чинь намайг анхаарад байна шүү дээ. Энэ хүн чаавас нэг ийм ирэх охинтой баймаар байгаамаа. Тэр нь ингээ зориулж жоохон ингэж мэгэж эрхэлж өгөө гэдэг. Тэгснэ нэг өдөр надад тэгж байгаа байхгүй. Миний охин ч ингээ би нэг хүүхдүүдийн позицийг ярьж өгөхгүй юу. Тэг хүн ингээд хаана хизээ төрөх ингээд энэ хувь тавилан байдаг. Их гоё хувь тавилантай шүү дээ. Чи ингээд хоёр ахтай энэ айлын ингээд цорын ганц эмэгтэй хүүхэд нь болол ингээд тэгсэн чинь. Тэгээ ингээд чиний хувьд ингээд бүх юм нээлттэй юм гоё гэсэн. Таныг явахлаар би энэ гэрт үнсгэлж штэ. Бүх юм хийдэг. Таныг байгаа үед л юм байгаа болохоос шиг ял та. Бид бас одоо бүрийн сургууль хүмүүжүүлэгч боллоо нөгөө 3 хүүхдээ тэр нөгөө позицийг хэлж өгдөг байхгүй юу. Тэгээ том хүүгэн чи энэ гэрээ ингээм хамгийн онцгой хүн. Яагаад гэвэл чамд эцэг ихтэй зэрэгцэн удирдах тийм юу байгаа. Эрх мэдэл байгаа. Энэ гэр бүлийг удирдах. Энэ бол ганцхан чамд байгаа. Энэ айлын 3 хүүхэд дотроос ганцхан чамд байгаа. Чи энэ гэр бүл энэ дүүнер чинь ингээд те хэм болох яах ч гэдэг юм уу. Энэнд нөлөөлөх үс эрх мэдэл зөвхөн чамд байгаа. Энэ яадаг вэ гэхээр хүнийг ингээд зохион байгуулах чадварт ухаан орсноос нь суулгаж идэг. Чи яагаад гэвэл дүүгээ хоолоо асгачихгүй гэж санаа тавих нь энэ менежмент. Энэ асахгүй тулд тэгэх ёстой, төлөгдөхгүй тулд ингэх ёстой гэдэг юм. Чи ухаан орсон цагаас юм удирдлага авч яана гэсэн үг. Энэ бол маш давуу тал. Энэ бусад айлын дундах баг байдгүй юм давуу тал. Ийм удирдлага хийж гэлээ. Тийм болохоор чи манай гэрээ онцгой хөвгт. Хамгийн онцгой хөвгт. Ингээ дунд хүүгэн болохоор чи хамгийн баян. Ахт чинь ах байхгүй. Дүүд чинь дүү байхгүй. Чи аавтай, ээжтэй, ахтай, дүүтэй тэ цорын ганц хүн энэ гэрт байгаа. Хамгийн баян. Хамгийн баян нь чи шүү. Нөгөө хүмүүс чинь дунд хүүгт хаягддаг маягд. Тэр бүх өөрийнхөө төрсэн позицийн үн цэнийг ингээл мэдгэл дээ. Тэгээ тайлбарлаж өгдөг байхгүй юу. Тэгэхээр манай 3 хүүхдгээд юм дороо нэг тийм давуу талаа мэдсэн. Энэ гэрт айгу чухал позицтэй хүмүүс гэдгээ ингээ ойлгоцсон. Тийм байдаг шүү дээ. Тийм зөврийн ярианс ингээл бодож сууж хат ерөөсөө л ийшээ анхаарал маш хандлаа. Тийм. Залуу хүн, залуу аав яг уучраа мэдэхгүй ингээл байж байгаа хүний үед. Ингээл яг би хизээч ингэж гармахтайгаа ийм яриа сэдвийн талаар бодож зөөр уран бүтээл сайхан ах эгч нар ингээд одоо өнөөдөр би эзэн дэвш гişтэйгээ анх удаа бас нэг кинон дээр хамтар тоглосон. Гармахтайгаа гарц гэдэг кинонд аав хоёр тоглосон. Тэгээд одоо яг ингэж энэ хүний дотор тэнгууд аав хүн гэдэг талаас нь би ингээд сонсч байхад бол бас би өөрийгөө л бол одоо өнөөдөр бол бас хэрэндээ мундаг аав гэж боддог байсан бол зүгээр нэг үнэхээр яг аав хүн байх, ирээдүйд өвөө хүн байх. Үгүй шүү дээ. Хүүхдүүдээ ямар гоё ингэж өсгөж сургаж ингэж чиглүүлд юм бэ л гэл. Гэхдээ нэг толгой ажилласан ямар санд төрүүлж ямар тийм өгөөжтэй юм бэ гэдэг шиг. Гоё. Тийм ээ. Ястаа нэг аяшигч хэлдгээр хүүхдүүд нас сургасан байна. Тэгээ манай гармаа ер нь бол их мундаг сайн аав штэ. Эйгөө мундаг. Би тэгээ хаяа ингэдэж штэ. Хөөе яа тийдэх юм гэдэг. Үн хаж тийх штэ гэл. Тийм энэ хүн чинь ингэдэг нэг амар туршлагатай. Тэнгүүтээ ингээ хүүхдүүд ингээд өөр характерны хүүхд болгон ч өөр байгаа штэ. Тэнгүүч миний өвч юм болохоор бас ингээл жоохон ийм сэргэлэн бэргэлээ ийм дүү ингээл нээлттэй байхгүй. Тэгэл жоохон тэгээд байна. Сургууль дээрээ жоохон асуудал үүсэх. Тийм байх штэ. Тэнгүүч чинь би ч ингээ амар тайвширж байгаа байхгүй. Тэрнээс ингээ нөгөө эрэгтэй хүүхд мөхч ингээл сургууль дээр ингээл зодоо модон ч хүмүүсэл ямар нэгэн зөрчил ирчүүд ч ингээ хоорондоо тэгдэг. Тэр асуудлыг ээж нар бол хизээж гар хүрж болохгүй те. Одоо яа тий ив найрамдалтайгаар ухаанаар шийдэх хэрэгтэй мэрэгтэй. Тэнгүүд манай ингээл ирчүүд гармаа мармаа юу эрэгтэй хүмүүс тэгж шийдэхгүй үе байдаг байхгүй гэл тэнгүүд за. Гэх үе байна. Тэгэхээр манай гармаа айгу мундаг штэ. Юу нэг айгу мэдрэмжлэг авахгүй юу? Мэдрэмжлэг авахгүй юу? Тийм. Ухаантай хүүхдүүд амар гоё яасан байна.
одоо суурийн тавина гэдэг ч юм уу хүүхдүүдтэйгээ ингэж зөөрлүүлж чиглүүлж өөр өөрсдөө яг нэг позишнийг ингээд зааж өгнө гэдэг чинь бас наа чи бас нэрээ над бол яг гоё сургамжтай л байл. Тэр чинь ингээ анзаарагдаад байдаг байхгүй юу? Тийм байна. Яг ингээл би баг анхаарал нэг удаа яг манай дунд хүн ингэж хэлсэн. Энэ гэр цорын ганц хуучин хувц өмсдөг хүн биш тэгж би айгуу сонирм бол тэрийг юус анзаардаггүй байхгүй юу? Тэг яа юу илээ гэдгсэн чинь ах нь айлын том учраас шинэ хувц өмсдөг. Аав ээж бол мэдээж хувцас авахгүй ойлгомжтой. Тэнгүүт нөгөө ахтай ахын пүүз мүүз вагдах ч гэдэг юм уу тэнгүүт тэрийг өмсдөг дүү нэмэгтэй. Тэг энэ гэрт 5 хүн дотор нэг хуучин хувцас өмсдөг хүн байгааг анзаарахгүй байгаа байхгүй. А тэгэхэд тэр хүн мэдээд яриад нь шүү дээ. Ганц хүн нь би гэдэг ингэ. Тэгэхээр эн чинь өөрийгөө ингээд дутуу үнэлчих үе энэ дотор ингээд чухал биш гэж бодчих үе гэдэг. Тэгэхээр энд чинь би энэ хүүхдүүдийн позицийг хэлж өгөх хэрэгтэй юм байна. Яг ингээд яагаад юугаараа энэ гэрт хамгийн чухал хүн бэ гэдгийг нь хэлж өгч явах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй л энэ чинь дотроо хүний бодлыг уншиж чадахгүй шүү дээ. Дотроо бодоо яваад байвал ингэж бас юу болох уу те. Тэгээ яах вэ тэгэл тэр чинь яг харагдчихл байгаа юм л да. Би нэг сайн аавдаа биш нөгөө хүүхдүүд намайг аа болгоод байна л да. Яг үнэ. Тийм аа болгоод шүү дээ. Өдөр ирэх тусам би яг энд нэг юм туршлагатай аав сайн аав харагдаа тийм үү сонсогдоод байгаа нь миний хүүхдүүд том болцсон буюу би эднэрийг ингээ аль хэдийн туулцсан. Тийм яг үнэ. Тэр одоо биеэрээ үздсэн л байгаа дээ. Би тэгтээ таны юм илгүй. Та шүү дээ. Цоошин нууц барих бас боломжтой шүү. Таас тэр талаас нь бодоод үзээрэй. Надад энэ хэлэх ёстой гэж бас бодохгүй байж болно шүү дээ. Тийм. Та нэг авахдаа 2 утас авч бол бас тийм биз дээ тий. Тэгэхээр яг шинэ утас юм уу технологитойгоо харьцаж байгаа утас ашиглах нь танаа гэр бүлд бас эргээр нөлөөлж магадгүй. Гэт бас та нэг бодоорой заяа. Би яг надад хамгийн сүүлд ингээл миний охин барьжсэн утас ирэхлээр нэг хөөрхөн байдаг байхгүй. Ингээл мэдээж тэр тийм. Ингээл сууж идгээ ихлээл нэг дөнгөж аваал яхахлаар ингээл имрээд амар ухаалаг утас аваад яг тэгэхээр тэр ухааныг нь гүйцэж ажиллуулж чадахгүй л байгаа юм л да манай үеийнхэн бол тэгэл бас тийм. Тэрнийг нэг гүйц би ч одоо ямар санда би мэйл шалгаж байна. Улаан ногоон төвчлөрийг ашиглаж байна. Өөр надад энэ нэг одоо хэрэгжилж байгаа байхгүй шүү дээ. За тэгүүлч яах. Тэгэж бодохоор заяа. Гэхдээ тэгэж бодохоор нь штэ. Энийг юу нахиулах хэрэг байгаа юм уу? Харин тийм гэд бүр тийм болчиход байгаа юм. Зөв. Тэгдэг болчиход. Подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр та бүхэн Avandra Experience Shop дээр очоод за Eco Flow-ыг өөрийн хэрэгцээндээ тохируулан маш олон сонголтуудаас сонгоо авах боломжтой байгаа. Та жишээлбэл ажилдаа ашиглах гэж байна уу? Амралт зугаалганд ашиглах гэж байгаа эсвэл гэртээ ашиглах гэж байгаа юу гэд маш олон төрлүүдээс сонголтоо хийн авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа утас руу залгаад за борлуулалтын менежертэй холбогдсноор өөрт хэрэгцээтэй Eco Flow-ыг сонгох боломжтой байгаа юм аа. Ингээд подкаст румын хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Үргэлж тогтой бас тухтай. За тэгээ хэдүүл өнөөдөр харин угаасаа л уран бүтээлчд ирсэн тэгэл би нэг уран бүтээл ярихыг хүссэнгүү. Тэгээ яг ярьснараа хэдүүлээ гоё. Сайхан ах уу яриад сайхан л байла. Тэгээ би шинэ уран бүтээл хийсэн гэсэн одоо уран бүтээл яриад байгаа орё гэж бодож байна. Хэдүүлээ бас хөөрхөн 80 минут ярилцсан байна. Ясурт. Гоё гэр бүлийн гоё юм подкаст чи яг гоё амар гоё л байл над бол нэрээ. Харин юу яла амар уйлж муулаа айгу сонио. Би өөрийгөө уйлж гэж бодсонгүй. Гэхдээ гоё юм нэг юм хүүрхэн гэлээж аа хоёр гэдэг юм хайрын тэр нэг юм холбоог нь мэдрээд би одоо ингэ та нарт яг хэлэх гэхээр л миний энд ингэчээд байгаа байхгүй. Тийм тэгэхээр ингэ нэг юм гэр бүлийн нандин холбоо энэ бүх юмыг сэтрээдэг гоё баяр шүү цагаан сар бол. Тийм болохоор тэгээ удахгүй цагаан сар болох гэж байгаа юм чи. Одоо нөгөө хүмүүс тэгдэг штэ. Нөгөө удаан уулзаагүй хүмүүс хоорондоо уулздаг тий. Одоо ямар нэгэн байдлаар нэгэндээ гомдсон, буруу сэтгэл үлдээсэн бол тэр бүгдийг уучилдаг баяр тий. Тийм учраас ингээд цагаан сартай ач холбогдол өгөөрэй л гэж. За тэгээд түрүүн тод ярьсан бид хэд нөгөө анх удаа кинон дээр тоглосон гэдгсэн шүү дээ. Бид хэд энэ өнгөрсөн 100 нас намар хүртэл тий. Бид хэд нэг найруулагч Гармагийн маань кино нийгмийн дайсан гэж кино хийгцэн. Тэгээ тэр кинонда тодоо бид хоёр анх удаа уран бүтээлчээр нөгөө кинонд таарж байгаа юм тэр ихгүй. Тэгээд найруулагч маань киноныхын тухай ярих уу?
Энийг хилцээ явж ирсэн боломгүй болоо явчлаа. Үгүй яг тий нийгмийн дайсан гэж сая энэ 100 бид ер нь бол яг бэлтгэл ажил нь 3 сараас эхлээд 6 сарын ялдад бид нэр эхлүүлээд 8 сарын сүүлээр дууссан. Тий. Тэгээ одоо энийг удахгүй нээх гэж байна. Тий. Тийм нэг бид гурав хамт ажилласан. Тийм уран бүтээлтэй байгаа. Тий. Зохиолын өөрөө хичээд. Би ч одоо ингээд сая подкастын туршид ингээд ярихлаа ер нь амар гэр бүлсэг юм баггүй. Тэгээд нэг жоох юм нөгөө юмд илүү санаа тавих гэдэг. Жишээ нь миний хүүхд өөрийг нь тиймгээ бодчих үе дээч гэдэг юм уу. Тэгэхээр бас заримдаа хайлхлаараа юм нэг юм рүү орно. Ялгаагүй л энэ би гэр дотроо хүүхдээ хамаг байдгаараа хүмүүжүүлээд тэ хамаг байдгаараа ингээд зүг бурууг ялгах гад хичээгээд гэрээс гарахад юу хүлээж байгаа вэ? Цаадлын гудамжны хүн яаж хүмүүжүүлсэн бэ? Нийгмийн харилцаанд орно шүү дээ. Миний гэр бүлийн хүмүүжлэр энэ нийгэм шийдэгдэхгүй. Тэр хүний ирээдүй шийдэгдэхгүй. Бусад гэр бүлүүдийн хүмүүжлэлтэй хүссэн үсээгүй харилцаанд орно. Тэгэхээр энэ нийгэмд миний хүүхдүүд амьдрна тий. Тэгээ яг зүгээр би тэр зохиол мохол төр бас тэрийг бас бодноо. Тэгээ нэг тиймэрхүү талаас нь гээд тэгэл дахиад нөгөө гэр бүл хүүхэд миний хүүхд энэ амьдрын оршин тогтно ингэн гээл тий. Тэнгүүт өнөөдрийнхэн цаг үеийг харъя. Ингээ орчин нөхцөл ирээдүгөө ингээ харъя гэхэд энэ нэг ийм юм удаа гэж би боддیں۔ Энэ 90-ад онд социализмын үеэс арчлал руу шилжихэд нэг маш өвмөнтэй бужигнантай байсан. Тэгэхээр нэг юм цаг үеийн шилжилт өөрөө нэг юм явагдах процесстэй. Тэгээд тэндээс хэрхэн одоо нөгөө боловсрч үлдэх вэ гэдг нь айгу чухал юм шиг байна. Гэтэл биднэрт одоо энэ 2000 оноос 2010-ад оноос хойш одоо ингээд сошиал нийгэм гэж цоошин нийгэм энэ хүртэл хүмүүс нэг л нийгэмтэй байсан. Коммунист бол коммунист, арчилсан бол арчилсан. Тэгэнгүүт одоо бид нэр арчилсан нийгэмдээ энэ амьдарч байгаа амьд харилцаанд орж байгаа нийгэм байна. Хажууд нь зэрэгцээ сошиал нийгэм гэдэг. Энэ хоёр нийгэмд зэрэг амьдрах хэрэгтэй болчихлоо. Яаж ингээд хосолж амьдрах вэ те? Энэ хэрээрээ бас хүмүүс 2-3 дүртэйч болж байгаа шиг байна. Зарим нь ил харагдах амьдрал дээр дүр нэг өөр. Юмны цаана ороод ингээд суухлаараа нэг өөр хизээ гаргадгүй юм гаргах ч гэдэг юм уу те. Нэг юм хүмүүсч илт хоёр дүртэй болж эхлэх, хоёр нийгэмд зэрэг амьдрах тэргээ те. Ийм асуудлууд байна. Гэтэл бид нар одоо энэ сошиал нийгмийн шилжилтийн үе дээр байгаа болохоор энэтэй хэрхэн дасан зохицохч амьдрах вэ гэдэг юм арай процесс нь явж дуусаагүй. Яг явж байгаа. Тэгэхээр одоо би анх нэг зохиолоо хувь салхи гэж нэрлэж ирсэн. Тэгэхээр бид нэр ингээ шүүлтүргүй мэдээл одоо чинь нэг юм сони юм байгаа байхгүй. Ингээл хүмүүсийг бүлийдэл ингэдэг шнэ. Доор нь комент бичиж байгаа хүмүүсийн ингээ судалгаа авсан юм байна л да. Яагаад чи энийг ингээ маш муу хүн гэж бодсон юм бэ гэдэг чинь зураг нь их харвас муухай байсан гэдэг. Тэр дээр бичснийг уншсан уу уншаагүй. Тэгэхээр наатахаа ингээ те тэг инг мов шиг инг тэг гэдэг зүгээр зурганд эффект өгсөн. Тэ. Тэгээд 5 хүний 4 нь юу уншаагүй. Тэр дээр бичсэн яагаад энэ хүн ингэсэн бэ гэдгийг уншаагүй. Шууд зурганд эффект өгсөн. Тэгээд тэндээс шууд хариулт өгсөн бас ингээл. Энэ чинь айгу аюултай болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нөгөө бие дээр өвдөлт мэдрэхгүй болохоор бусдыг яаж өвдөж байгааг бас ингээд мэдэхгүй байгаа гэдэг. Гэтэл нөгөө яг энийг одоо би ингээд бас хит ярьсан юм аа. Тэгэнгүүт жишээ нь нөгөө буунд сум хийхэд хүйтэн зэвсэг болдог. Гар утсанд одоо дата хийхэд хүйтэн зэвсэг болчихж байгаа. Хамгийн амар нь буу хүн болгонд байдаггүй. Гар утас бүр бүх хүнд байгаа. За одоо ухамсарын төвшин тэр утсыг хүйтэн зэвсэг болгох уу эсвэл ийм амьдралын хэрэгцээ болгох уу гэдэг ухамсарын төвшин шийдэх хэрэгтэй болчихж байгаа. Тэнгүүд ухамсар чи хаана бас ингээд залагдаад байна гэхэлэр нийгмээсээ шалтгаалаад байна шүү дээ. Тэнгүүд нийгэм өөр юм өвмөнтэй байгаа тахлаа бас ийм эргэлзээтэй болж эхлэх тийм юу байна шүү дээ. Тэгэхээр энэ гар утасны эргэлээ мэргэлээ гэдэг аюултай болчихж байгаа байхгүй. Тэгээ хувь салхи гэж зохиол бичиж байгаа. Тэрийг нийгмийн дайсан болгоод нэг тийм кино хийсэн. Тэгээ яг нөгөө улаан малгайтын үлгэрээс сэтүүлсэн гэл тэгэхээр хүмүүс ийм crime кино хүүхдийн үлгэрээс сэтүүлнэ гэж юу яриад байгаа ингээд тэгээд байгаа байхгүй юу? Гэхдээ би нэрээ тэгсэн юм аа улаан малгайтаас яагаад гэвэл
бид нар ингээл хүүхдүүдтэй улаан малгайтын үлгэрийг мэддэггүй хүн байдаггүй. Бүгд мэддэг те. Тэгсэн мөртлөө ингээд хүүхдүүдтэй үлгэр уншиж өгнө эцэг эхчүүд. Хүүхдээсээ байцаалт аваад байдаг байхгүй. За үлгэрээс юу ойлгосон? Ингээл те. Яасан? Тэгэх нь штэ. Зөв дүн тавьчаад. Гэтэл үлгэр яг сонсож байгаа хүнд зориулагдсан юм уу? Уншиж байгаа хүнд зориулагдсан юм. Эцэг эхчүүдэд. Тэ. Гэтэл бид нар улаан малгайт дээр одоо ингээд ээж нь ой руу явуулцдаг, эмээдээ яг ганцаар ингээд явуулцдаг. Ойд нэг чон байдаг. Тэр эмээг ихэн дүр төвөрчдөг, танигдхай байцдаг. Энийг одоо жишээ нь өнөөдрийн сошиал нийгэм рүү орлох юм бол яг л одоо эцэг эхчүүд ингээл миний охин ийм тийм тедэн настай да тийм амжилтанд хүрч ийн одоо тийшээ ийм юмд явах гэж бүх локейшнуудыг зааж өгөөл тэ тэрний ингээл давуу тал мал ингээл шууд сошиалд оруулж штэ сошиал ч нь бол одоо орчин үеийн ширэнгэн ой болчлоо штэ тэр дотроо чонтой бас чон нь ингээд гой пост бичдэг бүр танигдгаа байцсан бүр ийм болцсон тэ тэр дотор байгаа чоннууд нь ингээд тийшээ ингээл гэр бүл үр хүүхдэд санал болгож оруулаад тэ одоо тийм юм ирдэг үстэй ингээд лайк дараад өгөөч шеэрлээд өгөөч миний охиныг миний хүүг ингээд өгөөч гээл тэ тэнд нь ингээд чоннууд нь танигдгаа байцсан бүр зарим нь алдаршсан ингээд бүр бурхны дүрийг олдсон ч байгаа шүү тэ тэгэхээр энэ улаан малгад ч орчин цагт энэ сошиал болчиход байна. Тэгэхээр хэдүүл одоо энэ утасны хэрэглээч гэдэг юм уу те шүүлтүртэй хандах. Одоо энэ нь бол зүгээр нэг юм сошиал орчинд болж байгаа асуудлуудыг яриад байгаа биш. Эндээс энэ үлдэж байгаа нийгэм амар байгаа байхгүй. Маш амар. Бөөнөрөө одоо хаашаа бол хаашаа юуг л бол юуг хаашин ч эргүүлж болдог болсон. Эсвэл зүгээр гудамжинд нар хараад найтаж байгаа хүн эвгүй зураг аваад дарагдаад тэрэнд нэг ийм сэтгэл төрүүлчих юм бол те энэ ийм өвчтөе тийм хүн гинэ гэчүүл одоо тэгээд тэр чинь яг явах гээд шүү дээ. Тэгэл явчих гээд байна те. Энэ айгүй эвгүй болсон. Тэгээ би яг зүгээр дотроо боддгийн энэ нэг яг нэг ийм шилжилтийн үе гэж байх хэвээр. За одоо нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа шиг тийм үү те бид нар энэ сошиалтай зэрэгцэн хэрхэн амьдрах вэ гэдэгтээ нэг юм дасан зохицоод тий ингээд ирэхлээр нэг юм би бас тэгж боддیں анх энэ зургт мургт нэгтгэхэд яг л юм болж байсан баг. Пөөх хүн ийм гэр дотор нэг хайрцаг дотор орж ирээл те. Тэгэл хүмүүс чинь нөгөө дасан зохицож амьдрахаа ойлгохоо байгаал зарим нь одоо ингээл энэ зургатаар чинь ингүүл одоо энэ чинь алах нь байна, ингэх нь байна гээл те. Ингээл мэдээлэлүүл мэдээ буруу гарвал ингэх нь байна, энэ өстө болохгүй гэж болж л байсан баг. Тэгэл бид нар дасан зохицол. Тэгээ одоо энэ дасан зохицох хугацаа маань харамсалтай нь яг бидний амьдарч байгаа цаг үед бол яг хугацаа шаардж байна. 10 20 жилийн. Энэ 10 20 жилд бид нэр яаж цэвэр үлдэх вэ гэдэг чинь бол яг одоо бодох ёстой асуудал болчиход байна л гэж бодсон юм л да. Энэ уран сайхны кино юм уу? Сериал уу? Эсвэл яаж юугаар цэцэгдэх вэ? Энэ уран сайхны кино одоо энэ 2 сарын 26-наас театруудаар нэгдэх. Театруудаар эхлэх тий. Зөв. Би яг нэг киноныхын талаар мэдээлэл аваагүй гэдэг подкаст хэлэх юм хийлсэн тий. Тэгээ хийлсэн шүү манайха. Тэгээд яг ингээд асуучвал арай илүү бас хүмүүст ойлгомжтой болов гэж бодлоо. 2 сарын 26-наас кино театруудаар юм байна тий. Тэгээд бас би яг нэг юм хэлэхэд нэрэл бас бид нэр одоо ийм нийгмийг яг өөр өөрсдөө бүтээж байна. Тэгээд яг ийм нийгэмд бас үр хөвгт маань өсөж байгаа дээр бас аав хүний хувьд бас эмзэгэлдэг болчтой юм байна. Айдаг болд юм байна. Би бол одоо жишээлбэл хүүгээ би цэрэгт явуулахгүй л гэж боддог. Сошиалар ингээд сошиалаас үүдэлтэй. Тэгээд саяхан бас нэг цэргийга нэг жигсаалын дарга ингээл нэг цонхны цаана химэх нүдэлээсэн. Өнөөдөр тэрэнд хэн хариуцлага хүлээж ийн ингээл мартагдсан. Биднэрт мартагдж байгаа маш олон хэрэгүүд байна. Тэгэл одоо энэ гэмт хэрэгүүд хүүхдийн үчирхийл эднэр зүгээр өдөр тутамдаа тэр тэгж гинэ гэдэг нэг байнгын л нэг юм энгийн мэтэр юм хэрэгүүд байдаг болчихлоо шүү дээ. Тэгэл одоо энэ нөгөө бүл идэлтгээл те. Одоо энэ гар утас гэдэг зүйлээр л одоо жишээлбэл нэг жишээ дуртахад ингээд ард түмэн маань ч гэсэн өөрсдөө тийм болцсон юм уу? Миний нэг машины дугаар явдггүй өдөр би нэг найд дүүгийнхаа газан соната 6-ыг зүгээр л унаа явж байхгүй юу? Тэр чинь хүний л хэрэглэн шүү дээ. Тэгсэн чинь хажууд талд нэг 100 цонхоо онгойлгоцсон. Өө энэ стач ийм машин унд юм биш гэдэг. Юу гэсэн ч юм те. Уран бүтээлч жүжигч үнэхээр л амар гоё машин унж болд юм бэ. Бид нар гоё энгийн амьдрмаар шүү дээ. Тэнгүүд нийгэм өөрөө тийм одоо сэтгхүйн тийм сонин үзэлтэй болцсон. Одоо ингээл зүгээр нэг хүнийг амиа оролтол нь нүүр аманда хагалгаа мис засал хийтлэнд оромжилж шít.
Монгол хүн эзэн юм байсан. Бидний хүүхэд байхад энэ сошиал мошл гэдэг зүйл хөгжөг байх зүгээр тоглох нь сайхан байдаг болохоос биш. Одоо бол нэр яг энэ найруулагчийн хэлээр энэ гар утас гэдэг зүйл энэ нэг юм сошиал нийгэм гэдэг бол амар аюултай болсон. Арт түмэнж тэрэндээ ийм хил уур хилэнтэй байдаг болсон. Ерөөсөө бие биенийгээ нөр цусгүй алж штэ. Энэ нэг датагаараа буу гэдэг зэвсгэрээ тий. Тэгээд тэр чи одоо жишээ нь шүүлтүргүү мэдээлэл гээл тэг. Яаж нэг шүүлтүргүү ханддаг. Гэтэл одоо энэ хүн чинь хүүхэд нь 2 ойтой шүү дээ. 16 жилийн дараа цэргийн зарлаа авах хүний одоо энэ нөгөө сошиалын энэ одоо хуйлралтай суулж те 16 жилийн дараах асуудал за би бол хүүхдээ цэрэгт явуулахгүй байна гэж шийдвэрт нөлөөлсөн шүү дээ. Тий энэ хүн ч одоо зүгээр яста нөгөө бойтог тэрэнд нь санаа зов явж явах хэвээр хүн шүү дээ. Тэр 2 настай хүүхдийн те тэгэхэд цэрэгт явах тухайд бодогдтол одоо бид нар эн чинь өөрөө нийгмийн стрессийг бий болгоод хүмүүс ингээд болоогүй юмд стрессдэх айдас төрөх бүр хэдэн жилийн дараах юм руу уйж бодох ч гэдэг юм уу те нэг яг ийм л юм байгаад байна л да. Зүгээр хортой. Аюу шигч хөхтэй цэцэрлэг гинэ. Сургууль юу илээ? Цэрэгт явуулах уу? Харин наадах чинь манай гэрт болсон яриа байхгүй. Миний хүүд гэсэн ээжээ та намайг цэрэгт явуулах уу гэдэг хэрэн би явуулна гэсэн. Яад гэр эр хүн юм чинь те яв гэж бодоод би гэхдээ дотроо бол яг тодоо шиг айцтай байхгүй. Тэгээд тэгсэн чи ээжээ тэгвэл би өгчүүл яах вэ гэсэн. Яа тэгсэн чинь бүр амар тэнгүүд би нөгөө ингээд гүнзгий амсгаад тэр үед те бүх юм сайхан болоод цаг үе сайхан болоод те энэ цэргийн одоо энэ юунууд нь одоо ингээд хүннийг эрхэнд халддаг энэ асуудлууд нь байхгүй болчих болов гэж ээж нь бодоод хүүгээ явуулна гэж бодож байгаа. Тэгээ хоёулаа цаг нь болохоор дахиад ярилцъя гэл оргисон. Тэгэхээр ийм мэдээлэлээр л одоо бидний ирээд бас өөр хүүхдүүд л одоо яг өсч буйж хүмүүжүүлэгдэж тэрийгээр л яг ингэж ийм байд юм байна л гэж ойлгоол юм л та. Хүүхд маань дөнгөж л ярьж эхэлж байна. Эннээс цаашаа дахиад том болно, шилжилтийн нас нь болно. Тухайн үед нийгэм тэгтэл одоо нэгтэй Монгол хүн чинь өөрөө амны бэлэгтэй л гэж ярьдаг. Нэг нийгэм сайхан болох хэрэгтэй л гэж одоо бид нар боддоо шүү дээ. Яг нэг нийгэм шилжихийн өмнө яг нэг юм нэг араа гинжиндээ орохын өмнөх нэг юм шигшилт юм шиг сайн мууны ялгардаг, тосны ялгардаг. Тим үе нэрээд өр хүүхдүүдийн маань ирээдүй сайхан байх болтгоо л гэж одоо бид нар бодох юм. За хэдүүлээд нэг жоохон гэгэл юмараа дуусах одоо. Тэгээд жоохон гэгэл. Уйлчлаа, дарклаа одоо тэгэл талаас нь ярьж гинөө. Эндэж стресстэй. Тэгээ энэ эсрэг л ер нь бид нар уран бүтээлд дуурсан юм кино. Нийгмийн дэс. Тий, ер нь бол тий найруулагч маань имзэглэл. Тэгээ ер нь бол уран бүтээл тэгэл имзэглэлээс л төрж байгаа шүү дээ. Тэгээ. За одоо энэ өвлчин бас Монголын өвлж бас чанга болох юм аа. Үнтэй давах гэж бас овоон болох юм те. Одоо сая ер нь бас жоохон хар бараа мэдээлэлүүд сошиалт их байх шиг байлаа. Тэр талаар ч бол юм хийсэн юм шиг. Болж байгаа зүйл нь юу вэ? За энэ мань бол ялчгүй сайхан сайжирч шүү гэж бодож байгаа зүйлс маань. Юу вэ? Тэгээ сайн нэг инээдтэй юм боллоо. Тэр 2000 хэдэн оны үеийн нэг сонгуулийн сурчлагын сая нэг сошиалаар явлаа шүү. Хүүн нэрлээ, яалаа гэл нэг юм талбай малбуудыг орлохаал. Тэгсэн нэг юм ихтэй нэр дэвшигч ингээл би ижи хүн үрээ хайрладаг шиг ингээл нөгөө сонгогч жоо хайрлах ижи хүн ингээл нэг 2008 оны сонгуулийн сурчлагынууд нэг сая ингээд бөөнрөө явлаа. За яг тэгэхэд бодлоо. Үүе бид нар ч айгүй хөөрхөн урагшаа алхаж байгаа юм шүү дээ. Ерөөсө 10 эдгэн жилийн өмнө одоо ийм юмд итгээд те. За одоо ингээд итгэл үнэмшлээ ингээ бүр яг өгөөд ингээ явж исэн гэхээр 10 эдгэн жилийн өмнө. За ер нь бол бид нар ч бас айгүй дажгүй урагшилж байгаа юм байна шүү гэж юмтай харьцуулахгүй бол хүн чинь нөгөө нэг юм хормоор урагшилж байгаа юм чинь мэдрэхгүй анзаарахгүй тэгээ яг нэг юм ухраад нэг цаг үетэйгээ харьцуулаад ингээ харахад бид нар ч айгүй дажгүй болсон гэд нэг үеэ бодвол урагшилсан юм байна гэж бодогдсон бүр тэрийг хараад айгүй баярлсан шүү дээ бүр тий одооний залуучууд манаас айгүй мундаг болчий ер нь бол гой мөрөөдөлтэй тэрнийхин төлөө гой тэмцдэг явдаг те зоригтой тэгээ тэрнийхин төлөөд ингээд тууштай байж чадчихээн
Тэгээд энэ эрүүл мэндэндээ анхаарч гин. Дээр нь одоо энэ ухамсарын төвшин бас маш гоё болж байна. Тэр нь надад одоо хамгийн гоё нь л тэр байна да. За одоо эднэрийн маань үе иржил Монгол их орн минь их гоё болох юм байна да гэдэг тийм хүлээлт итгэл найдварл байна шүү яг үнэндээ. Одоо манай үеийнхэн нэс одоо яг тэр хүүхдүүд төрөөд байгаа байхгүй. Тэгээ одоо та нарын үеэс ч төрж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо үр хүүхдүүдээ л бүгдээрээ маш сайн гэр дотроо л хичээж ингээд хүүхдүүдээ бас зөв өсгөж зөв хүмүүжүүлэх л одоо бидний одоо гол юм биш үү гэж одоо бодож чинь та. Яг залуучдыг харахад ирээдүйнээр бүр айгу гэгээтэй байдаг шин. Үгүй нэр ийм гоё болчих гэж те. Энэ удахгүй юу н айтайхан болох юм байна гэж. Тэгээ нэг оюун ухааны академийн тэр сая тэр залуучууд хүүхдүүдийг тэр шагнал авахыг харсан уу? Бүх заяа бүх одоо мастер одоо англилийнх нь бүх шагналыг монголчууд авч байна. Тэгээ бүр хидээр нь авч байна. Үнэхээр гайхалтай. Тэгээ ингээд бахархуул ингээд те Монголын ирээдүй болсон ийм гоё залуучууд унаас үнэхээр гоё амжилттай мундаг ихтгэл найдварыг төрүүлж байгаа ингээд гэрэл асааж байгаа хүмүүс бас байна. Байна шүү. За миний хувьд гэх юм бол зөвхөнсөө яг ер нь одоо сүүлийн үед physical class яаж гэдэг юм уу? Манай одоо нэг интернет тоглоомын манай Монголз гэдэг байна. Оюуханы олимпиад гэдэг биднэрт бахархах юмнууд маш их юм элэ. Тэгээд потенциалын хувьд. Тийм, потенциалын хувьд бид нарыг шүрүүвтэй төх юм бол бид нарыг зөв бодлогоор зөв системээр ингээд хөгжүүлээд төх юм бол бид нар бүр хамаагүй лээ. Би саяхан нэг хоногийн өмнө нэг одоо сурталчилгааны нэг компанитай ажилласан чинь тэр компани одоо бүх юмыг дээр нь ганц манай захирал байдаг. Тэгэл бид нар ерөөс бүх юмыг нээдэг гэж. 3 жоохон дүү. Би тэндээс бүр бас өөрөөсөө ицсэн. Тэгээ одоо яг өнөөдөр компаниудыг зүгээр жоохон банднэр өдөрч чинь. Оо аха бид нар одоо ингээд яг одоо энэ шиг ингээд камера тавиад сурчлагаагаа хийж чинь. Бид нар пэйжээ хөгжүүлж чинь. Бид нар бүх маркетинг төлөвлөгөөгөө боловсруулж чинь. Бид нар тэгээд давхар энэ бүтээгдэхүүнээ хэрэглээд бид нар спортоор хичээлж чинь. Энэ бол одоо бол ингэдэг гэх бүр ингээд аха дүүнэртэйгээ ингээд гоё хамтарч ажиллаад ингээ яах юм бол ингээ юм шүү гэдэг. Тэгэл англиар шууд утсаар ярьж чинь. Дуудлага хүлээж авч чинь. Үнэхээр нэрээ баг өөрөөсөө баг хичмээр хэл устай, боловсралтай бүхэл бүтэн компаниудад ингээл энэ компани тэгээд маркетинг зархтыг байхгүй. Ингээ бид нар бүгдээр шүү дээ. Бид нар түгээлтэй хийдэг, маркетингаж хийдэг, пэйжэж хөгжүүлцдэг. Ингээл манайх бол ингээл борлуулалтаараа хамгийн тэргүүн болсон. Тэгээд бид нар давхар чөлөө цагаараа ингэж биеэ хөгжүүлж байна. Би яхаа UFC-гээр хичээлдэг ш. Би бодиогоор хичээлдэг ш. Ингээл амар гой чөлөө цагаа зүг боловсон өнгөрөөж байна. Тэгээд нөгөө нэг юм сайнта муута гэдэг шиг энэ гар утас гэдэг зүйл бас хөгжснөөр, хит их хөгжснөөр, сошиал бас хит их хөгжснөөр одоо бид нар заавал бидний одоо эцэг эхчүүд өглөөл дуулуулахгүйгээр залуучууд энэ бид нарыг удирдах байгаа нөхдүүдийг энэ сайн юм байна, энэ муу юм байна, энэ нэг юм хийх гээд байгаа юм, энэ худлаа ашиж та гэдэг ч юм уу бүх зүйлийг одоо мэддэг болцсон. Тэгэхээр ерөөсөө яг сайн тал нь гэх юм бол одоо хүмүүс илээ балай мангар зангарын хүмүүсүүдийг дэмжиж болцсон. Тэгэл яг одоо яг нэг юм би түрүү хэлсэн яг ингээд нийгэм гой цэвэр шигтгэхийн өмнө яг нэг бүх зүйл одоо яг гоё юм шигшилтэл явагдчихээл гэж бодоод байгаа. Одохгүй яг нэг гоё болох байх. Нэг жижигхэн шилжилтийн үйл яваад байгаа шүү. Тийм тэрнээс одоо монголчуудыг Монгол гэдэг дархлааг, Монгол гэдэг энэ философиг дэлхийд таниулж байгаа, бид нарыг бахархуулж байгаа, омогшуулж байгаа юмнууд нэр араасаа л байна. Тэднэрүүдийг л одоо бид нар гоё сэвх хэрэгтэй. Тэгэхгүй бол хин нэгэн ингээ зур сошиалд од болох гээд байгаа, хандлтаа гисэх гээд байгаа алиа марзан, илээ балаа хүмүүсүүдийг дэмжээл тэднийг улам од болгоол нөгөөдүүл нь дагч ихсгээл сошиалд бараг амьдрал заагаал, амьдрах урлаг заагаал сонио хүмүүсүүдээс од болоод байна л та. Тэ мундаг хүмүүсүүдийг ингэж бүр бодлогоор ингэж дэмждэг баймаар. Тэрнээс бид нар бол асар потенциалтай хүмүүс юм байлээ. Сайхан цагирж байгаа. За. Ерөнхийдөө маш их баярлалаа. Тэгээд подкаст ерөнхийдөө энэ хөр өндөрлөх төгсөж явах шиг байна. Тэгээд та бүхэн маань тухтайж чадвуу, ярих гэсэн зүйлсээ ярьж чадвуу, подкаст маань таалагдвуу. Гоё чөлөөтэй сайхан л ирлээ шүү дээ. Нэг боолгоо юм руу ороод л. Харин тий. Заалаад гэж би яа олон хөлтөө өвөөний өвдөөс хэлээ. Бид гур бол нэрээ киноны зургийн ард бол юм ярихгүй л юм бэ. Нэрнгээсээ тий. Киногоо яриад ч юм уу эсвэл одоо юу гэдэг уран бүтээл тэр кино тийм тэр найруулагч чинь тиймгээ сууж байгаа байхгүй тий. Тэгтэл сая бол нэрээ амар өөр гоё ингээд бүр ярьдаггүй яриад сэдвэр ярьлаа. Ярьчлаа гэж бодож. Би одоо нэг бас хэдэн жилийн дараа бас уран бүтээлчнийхээ хувьд гармаахтайгаа тоглосон кинод нь ингээд найруулсан кинод нь тоглох нь бид хоёр хизээж юм ярихгүй шүү.
гармаа одоо яг би одоо хүүхдийг томорж ийн ингээ яаж би тийм асуухгүй. Энэ цууснаар би имийг мэдчихээн. Би өнөөдөр анх удаа хүүхд байхад л яг цэндээ шигч өсгөө цоомох гэл энэ лаго ах их нар ТV коктейл гэл байсан. Өнөөдөр би ингээ хажууд нь ингээ зэрэгцэж суугаад цэндээ шигчтэйгээ анх удаага бүр нэг кинон дэр ингээ тааш тохирол нөгөө нэг хүн хүнийг айжуугаар зүгээр өнгөрдөг гэдэг шиг бүх зүйл нэг учир шалтгаантай гоё хөв давлангаараа л явж байгаа юм байна да. Миний эргэн тойрон хүрээлж байгаа агч нар уран бүтээлч хүмүүс дотроо ийм бодолтой хүмүүсүүд байт юм биш үү? Хөөх цэндээ шиг чинь бас ийм хүн байна шүү. Гармаах чинь дотор нь ийм хүн байт юм биш үү? Ийм аав, ийм өвөө байт юм биш үү? Миний нөгөө нэг сайн эцэг байх юмсан. Би өөрөө багада яг аав маа гэдэг зүйлийг яг мэдэрдэггүй учраас би хүүхдтэй би сайн эцэг байх юм шүү. Тэнгүүд би тэндээс дахиад тэгвэл ийм эцэг байх юм байна шүү гэд. Надад бол их тийм өгөөчтэй ярихаасаа илүү сонсууштай гоё дугаар байлаа. Тэгээд нэвтрүүлэгтээ оролцож ирсэн санжаа маш их баярлаа. Гоё байлаа надад хувьд бол. Баярлаа. Тотоос манай хүүхдээ хайдаг шүү дээ. Яаж? Тэр манай тотоо нөгөө Химбергийн кино ч юм байна шүү дээ. Тэр кино заяо. Хүү бит хоёр маань хүүгийн маань анхны кино театрт үзсэн Монгол кино нөхгүй. Тэгэл тото гараад ирэхээр ээжээгэл бүр ингээл юу байгаал ингээд тэгтээ миний хүү жоохон байсан л да. Тэгээ одоо ингээд хэдэн жилийн дараа дахиад телевизээр үзсэн чинь бас л муугаа тэжээл гэл ингээд тэг бүр тотоос бүр айгаад нэг давуулаад ирээс нийлээ. Киноны давуулаад ирээс. Нам гурья, нам бадия, нам тоны нам сангуя. Тэгээ миний хүү ээжээ миний хүү эн чин жүжигчин ах штэ тий гэхээр тэмэлтэй ээжээ би мэдчихэл та. Тэгэл мухатэл гэдэг. Тэр чинь хүүгүүд үтгэл дом үнч үзсэн ерөн жоохон сэртимэр тийм сэвтэй дүрштэй. Би ингээ одоо ингээ бодохоор заяа тийм одоо ингээ харахад ийм хөөрхөн залуу яаж тийм муухай олж чадж байна. Тэгээ бас ингээ жүжигчний бас тэр чинь ур чадвар л да өөр дээрээ гоё ажиллаж байна. Тэгээд тодоо бол бас яг өнөө цагийн бас тод гоё гэрэл гоё болж байгаа тийм гоё залуу шүү. Яг энэ салбартаа бас тий тодод бас хөөрхөн баяр хүргэе. Яагаад ийм л нөгөө юм инээдээсээ ингээл ийм үг сонсохоор нэрээ залуучууд дундаа үгүй яг үнэ нэрээ баяр хүргэе. Яагаад гэвэл бидний яг ийм цаг үед те ингээд хэлхүүл бас гоё ахгүй те яг ингээ гоё урмын үгийг сонсоод тэгээд ийм цаг хугацаагаа ингээ хүн удаан хадгалах хэрэгтэй гэдэг байхгүй юу. Тэр чинь юу юм гэхээр юм урам ингээд багшаасаа тэгээд зүйл салбарынхнаасаа ч юм уу те яг ингээд нэг юм ойр дотны хүмүүсээс ч юм уу ингээ авсан тохиолдолд тэрийг ингээ удаан хадгалах боломжтой байгаа гэдэг юм шиг надад тийм мэдрэмж өгдөг байсан байхгүй. Тийм болохоор ингээл яг ингээд гоё байгаа хүмүүсээ гоё үед нь гоё ингээ хэлдэг л байх хэрэгтэй байхгүй. Яг ингээд чи чадчих шүү мундаг ээ шүү гэж хэлэх ёстой юм билий. Тэгээ би бас ингээл хаа ингээл найзуудтайгаа ингээл тэг бид нар чи ингээл дундаа байгаа болохоор хөөх ямар гоё минийцэн гэд бодцоо ирнээсээ илэрхийлэхгүй ингээд өнгөрцөн тохиолдлууд маш их байдаг. Тэрэндээ дараа нь харамсаад идэг байхгүй. Тийм болохоор сайхан юмыг сайхан чигээр нь яг тэр цаг үед нь бол хилжил ах хэрэгтэй юм л дээ шүү л гэж. Үнэ. Баярлаа. За одоо тэгээд юу ярих вэ? Сайхан магтуулаа дуусна. За маш их баярлалаа. Тэг өнөөдөр түрүүн бас хэлсэн те. Усаал янз бүрийн нэвтрүүлэг подкастаар манайхан дандаа л уран бүтээлээ ярьж байгааг би бас зөндөл харсан. Тэг өнөөдөр шал өөр өнцгөр ярилцаад үзье гэж бодсон. Тэгээд шал өөр юм ярьсан чи бас шал өөр шүү. Чи бас шал өөр юм биш үү? Би бас чамаг арай өөр одж исэн юм биш үү? Зааш би. За тэгээд подкастт хөрөө өндөрлөж байна. Урилгын маань хүлээ авч хүрэлцээрс эрхэм зочдтой маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр подкаст маань найруулагч жүжигчин Гармаах, мөн жүжигчин Аюушигч, за тэгээ жүжигчин Тодоо маань хүрэлцээрсэн байлаа. Тэгээд та бүхэнд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Өөртөө өсдөг хамгийн сайхныг хүсье гэж би хэлдэг. Тэгээд баярлалаа. Тэгээд цаашдын ажил үүсэлт өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ирүүл байгаарай. Тэгээд подкастт хөрөө өндөрлөж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Powered by Airplane аялын хөгжиж гэдэг үрээтэй явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг. Simple Cell application, Zubrocco-гийн чарна бүтээгдэхүүн, Yulon хятад хоолны ресторан бид бүхэнтэй хамтарч ажиллаж гисэн байгаа. Amo XM broker хамгийн сүүлд нь Avandra бид бүхэнтэй хамтар ажиллаж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Ирэх дугаараар иргэд уулзцгаая. Баяртай. Баяртай. За. Powered by Airplane. Аялын хөгжиж. Podcast room-ийн хамтрагчаар Zubrocco. Yulon хятад хоолны ресторан. Simple зээлийн аппликейшн. Avandra
XM Broker.